амар олон салбарт амар олон ажилтнтай маш тайван. Бараг тэр ажилдаа оролцохгүй халуун оронд яваад байгаа юм яагаад вэ? Мөнгө тэнцүү, үнцэн. Гүүгүү. Тэр мөнгө бол тэр дотоод хоосрлыг дөргөж чаддгүй. Дотоод хумсралтайгаа нэгдэж чадах юм бол допамин нэг санаас сайн авдаг тийм. Угаасаа тархин дотор талт хумсралт юу энэ чинь хувь заяа болдог байхгүй юу? Би өөрөө бас өвөмөр сэтгэхээр буцаад ингээд надад сайн сайхан ороод идэв юм байна. Нийгэмд хэрэгтэй энерги бол танд ингээд шин санаа болж буудах байхгүй юу таны толгой дотор. Нэг хэрэг ингээд миний амьдралаас анзаарсан яг тийм зүйл байдаг. Ингээд суусан тэснээс явсан тэнэгэн дээр гэдэг шиг юм өсрээд ордог хүмүүс чинь бараг ингээд яваад идэг байхгүй. Тэр мөнгөө байсан ч гэрүүл гэдэг чинь гэрүүлэл багсаж шүү дээ. Бусдад ингээд туслана гэдэг чинь тийм бас л зөв техникийн дагуу туслахгүй бол ямарваа нэг тус гэдэг чинь бараг эсрэгээрээ нөгөө хүний хувь тавиланг энэ үүсгээд байдаг. Хөгжих боломжийг нь хаагаад байдаг нэг аюултай зүйл гэж байгаа байхгүй. За сайн байцгаана уу. За өнөөдрийн контент маань бол онцлогтой байгаа. Мөнгөний блог тайлах сургалтын бараг хичээл гэж хэлж болохоор контент байгаа тий. Тэгээд өчтөр битээр парт 1 хийсэн. Мөнгөний блокийн 40 блокийн 20-ыг нь ярьчихсан байгаа. Одоо өнөөдөр үлдсэн 20-ыг нь битээр ярилцах гээд студид ирээ сууж байна. За тэгээд бараг шууд яриад явчих тий. Маш олон блокийн шинж тэмдэг байгаа болохоор. За мөнгөний блокийн 21 дэх шинж тэмдэг. За энэ болохоор багшаа би хүрээлээсээ дэш гарах шаардлагагүй гэж боддог. Тэгээ 50 орчиндоо бусадтайгаа адилхан хэмжээндээ байж байхад болно гэж боддог. Энэ бол блок буюу одоо нэг сүлд агиух ярьдаг болчихсон чинь комфорт зоноос гарч чаддгүй хүн гэж их ярьдаг шүү дээ. Тийм комфорт зондоо байх гэдэг л чинь өөрөө бас мөнгөний блок гэдэг тийм мөнгөний блок. Энийг та яриад гэж. Одоо яагаад ингэж комфорт зонтой байдаг вэ гэхээр шүү дээ. Баг бахта ээжийн өвлөх байдал илүү давмгай байх юм бол эсвэл аавын өвлөх байдал илүү давмгай өөрийн хүслээрээ биш дандаа бусдын өвлөх те ян шиг өвлж залхаасан одоо залхаасан ийм хандлагуудаас зогтдог ийм блок үүссэн байдаг гэсэн үг. Энэ хүмүүс шүү дээ. Аль болохоор өөрөө босод үедээ ингээ тайван тухтаа суух гэдэг. Тэгээ ажиллаж явах хүн бас тулгаж хийх гэдэг тохиолдлууд байна. Дээрээс нь тухтай бүстэй их хвчлэн ингэ байгаад идэг. Комфорт зонд үлддэг. Тэр нь илүү давамгаа одоо тэр хүний тарих тэр хүний хандлага тэр тайван байдлыг илүү эрхэмлдэг цаанаасаа дотроосоо тийм мэдрэмж илүү давамгаа байдаг. Ийм үйлчлүүлэгчд надад байсан байхгүй юу? Тийм. Тэгэхээр ингээд дандаа хүүхэд нас руу орохдоо аав ээжийн тэр хандлага нь илүү залхаасан учраас нөгөө тухгүй хаач ингээд суусан ч тухгүй боссон ч тухгүй байдэж нэг өөрөөрөө байж чадахгүй байгаа тий. Зүгээр нэг тайван өглөө унтий тий. Нойроо хантал нэг унтаж үзхийнсэн гэдэг бас тийм мөрөдөлтөй хүмүүс ч байд юм лээ. Хүүхднаас нэг ороод үзэхэд тэгсээр байгаад энэ яг нөгөө амьдрал дээр гарч ирж штэ энэ нэгэндээ ингээд хүүхд үедээ ингээд тархиндаа суудсан код шүү дээ. Амьдрал дээр гарч ирэхээр энэ хүмүүс гэртээ ганцаараа байхдаа ч юм уу өөрөөрөө байхдаа илүү тухтай, тайван зүгээр л ингээд тайван суух гэдэг юм лээ. Тэгээ тэр орчин тэр байдал бол ингээд бүр амьдралын ингээд хөвшил болчихсон. Бусдаас одоо за яах вэ? Зүгээр надаа яг энэ бол болж ийна гэл иймэрхүү л хандлагатай болчихд юм лээ. Тийм. Тэгэхээр энэ бас айгуу тийм аюултай мөнгөний блок. Тэр нь бол зогтож байгаа хандлага байхгүй юу? Ягаад тэгэхээр интернетээс харахаар нэг комфорт зоноос гардгүй хүмүүс маань айгуу яг нэг үеинд нэг хэмжээнд үлдэх гэдэг байхгүй юу? Тэгээд нөгөө нэг альва нэг юм чинь өөрөө нэг тодорхой хэмжээнд бас нэг лайнд авч иж тэ эр зориг гаргаж иж. Эр зориг гаргах хэрэгтэй альва юмыг туршиж үзэх хэрэгтэй, туулах хэрэгтэй тий. Энэ хүмүүс яадаг вэ гэхээр илүү нөгөө туршиж үзээгүй юм ч юм уу тэр зүйл дээр стресс гэдэг. Амархан стресс. Тухгүй байгаад идэг болохоор цухтаад идэг байхгүй юу? Өөрийнхөө нөгөө хийсэн ажлаа л тэрийг л хийгээд идэг давтаад шинэ юм туршиж үзэхтэй эсвэл давхар олон ажил нэгэн зэрэг хийхтэй ер нь одоо ингэ бухимдаад стресстэй идэг. Тийм. Тэгэхээр би комфорт зоноос гарах хэрэгтэй гэдэг тухай ер нь маш олон амжилтын ном болон ярьдаг хүмүүс бас ярьдаг. Тэгээд бас блоко тайсан тохиолдолд бол хүн аяндаа өөрөө гардаг. Дотроос энэ мэдрэмж нь байхгүй болоод тэр аяндаа өөрөө гарчдаг бас онцлог байгаа шүү. Тий, одоо ингээд комфорт зоноосоо гарна гэдэг чинь өөртөө тэмцэж байгаа байдал шүү дээ, тий. Ингээд зүгээр л тайван тухтай тэр одоо
орчиндөө баймаар байдаг. Гэтэл гарах ёстой байгаад байдаг. Ингээл өөр өөртөө л тэмцэлтэй байна. Энэ бол маш одоо ингээд хэцүү тэмцэл. А хэрвээ яг энэ блоко тайлжих юм бол цаанаасаа л ингээ хувирчдаг. Тэ өөрөө аяанда бүх юм ингээд хийх нь тухгүй санагдахгүй жишээ нэ. Тий. Зарим бүр ингээ хүмүүс чинь тийм травма сэтэрсэн үедээ тэр ажлаас гадна тий мөнгө олохоосоо гадна бас хэвийн өдөр тутмын амьдрал дээр ч гэсэн гэр оронд нь нөгөө тий хүүхдүүд одоо дүүнэрийн хүүхдүүд ч юм уу айлын хүүхдүүд эрэгтэй хүртэл ингээ тухгүй болдог гэх мэтчлэн. Одоо цаана тийм мэдрэмжүүд нэг байт юм лээ. Нэг л тухтай бүстэй л нэг уучих гэдэг байна тий. Байгаад байдаг тий. Тэрэндээ ажил нь ч ингээд тогтцсон байт юм лээ. А гэхдээ тухайн хүн өөрөө сэтгэл ханамжтай л байвал яах вэ болно шүү дээ. А гэхдээ би чи мөнгө олох ёстой гэж аавал энэ ялтчгүй комфорт зоноосоо гарах энэ блоко тайлах ёстой. Тайлах ёстой тий. Тэгэд ер нь би ингээд нэг зарим хүмүүсийн ер нь сүүлд яриг сонсоод тахад гадаадын ер нь барууны яг болон тэрбумтнууд ч юм уу те ийм сэтгэл зүйн юугаа ингээд заавал тэгэхээр тайлах хэрэгтэй гэж яг тийм үздэг тийм болцсон юм байлээ. Энэ тухай ч гэсэн ярьжсэн ярин бас интернет контент видео контентээр явуулсан шүү ер нь. Манайхан бас тийм хүнд сонирхоороо ер нь маш чухал зүйл шүү энэ бол хүний амьдралын. За 22 дахь мөнгөний блокийн шинж тэмдэг 22 дахь шинж тэмдгийг хэлье. Их мөнгөтэй болвол надаас мөнгө гуйх хүмүүс ихснэ. Надаас мөнгө зээлэх хүмүүс зөндөө байгаа. Ах トゥ танил тал те. Янз бүрийн хүмүүс надаас ингээд мөнгө гуйх гад, мөнгө асуух гад ямар нэгэн байдлаар тэр хүмүүсийн өмнө хариуцлага өгөх гэдэг юм санагдах гэж бичсэн байна л да би те. Тэгэхээр энэ блокийг та нэг тайлбарлаад өгөөч. Тэгээд яг хоо энэс хойш одоо энэ 23, 24, 25 дахь блокууд төр нь хоорондоо холбоотой байна гэж. Тэгээд яг нөгөө нэг та нөгөө ярьжсэн мэдээллийн чанартай бүх блокууд байдаг гэдэг. Гаднаас ирчихсэн нөгөө нэг баян хүн мууч гэдэг юм. Тэгээд энэтэй холбоотой ийм хит хитэн ийм сегментүүд байна л да. Гэхдээ нөгөө нэг цаанаа сэдвэн давтгацаад байгаа юм шиг хэрнээ нөгөө нэг шинж тэмдгүүд нь арай өөр. Ер нь задал бичгэн зүг юм байна гэж би бодсон тий. Тэгэхээр та энэ 22 дугаар шинж тэмдэг яриад өгч ер нь их мөнгөтэй болчвол хүмүүс надад мөнгө гуйх нь ихсэх болчихно. Ах トゥ өнөр зовлон их яриад ингээд янз янзын хүмүүс ингээд хурж ирээд байгаа юм шиг санагдах гэдэг мэдрэмж бас болоо гэсэн байна л да. Тий. Одоо хариуцлага их оногдохоос зугтж जैन тий. Хин нэгний амьдралын хариуцлагыг авахаас хин нэгэнд өөрийнхөө одоо арай гэж олсон мөнгийг хуваалцахаас зогтож байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ юу вэ гэхээр хүүхд ахугаас л ингэ суудаг. За хүүхд ахта тий альва юмыг одоо хариуцлагыг оногдуулах ч юм уу тий өөр нь одоо ингээд альва шийдвэрийг гаргах өөрийнхөө ингээд бүтээх бусдаа ингээд тусалж байдал чинь өөрөө ингээд зан төлөвийн хувьд суу штэ тий. Гэтэл энэ болгоныг нөгөө дарамт метр суулгаж өгсөн байдаг байхгүй юу? Тий. Одоо жишээлбэл тий зарим хүмүүс болохоор ингээд ах トゥ нартай ингээд туслаад зүгээр энгийн юм шиг болоод идэг тий. Нэг тийм асуудал биш байдаг. Харин ч ингээд тусламар байдаг хүмүүс байна. Гэтэл эсэргээрээ одоо ийм мөнгөний блоктой хүмүүстэй би мөнгөтэй болчих юм бол одоо мөнгө гуйдаг, асуудлаа их ярьдаг, зээл асуудаг хүмүүс ихсчдэг гэдэг нь ингээд дотроосоо зүхтах мэдрэмж. Энэ бол юу вэ гэхээр ер нь тэр өссөн орчин айгүй их нөлөөлдөг. Одоо ингээд хүн нэг нэгэндээ ингээд дараа болж идэг, дарамт болж идэг гэдэг юм уу? Иймэрхүү ихтгэл үнэмшлээсээ болдог байхгүй юу? Над би тусалж ийн гэхээсээ илүү надад дарамт болж ийн гэж ингээд 70 хумсрын төвшөнд ингээд дарамт болгоод хүлээгээд авчдаг. Тэгэхээр энэ 70 хумсрын төвшөнд альва юм надад ирж байгаа хариуцлага болгон, надад ирж байгаа үүрэг болгон дарамт гэж мэдэрдэг хүмүүс ерөнхийдөө бас ингээд мөнгөний блоктой байдаг байхгүй юу? Тэгэхээр энийгээ бас засах хэрэгтэй тий. Тэгж мөнгө өөрлөн орж ирнэ. Тэгээд энэ бол уг нь бол ингээд яг блок талчмж нэг хүн дээр тусгаад байгаа уг нь асуудал бас биш те. Хүн ирээд янз бүрийн гуйлаахад боломжгүй те. Тийм боломжтой бол туслаач юм ингээд. Тэгэхээр энэ блокийг тайлах хэрэгтэй юм шүү манайхаа. За мөнгөний блокийн шинж тэмдгийн 23 дахь шинж тэмдэг. За энэ нөгөө төрний гадаас ирдэг мэдээллээс үүсдэг блокт их ерөнхийдөө сэдв бол нэг сегмент нь өөр байгаа юм. Тэгэхээр хүнд нөгөө нэг тэр альва нэг зүйлийн шинж тэмдэг нь өөр илэрч болдог шүү дээ те. Тэгэхээр
ингэж задлж утсан байгаа шүү манайхаа. За их хэмжээний мөнгө олохыг тийм шуналтай хүний хийдэг ажил гэж боддог хүмүүс. Ямар нэгэн шуналтай холбоод байдаг те. Тий. Мөнгө олох гэдэг нэг нөгөө шунал гэж ойлгоод байна шүү дээ. Тий, ер нь бол их мөнгө олох нь шунал гэдэг чинь нөгөө сэтгэл зүйн хувьд болохоор тий бид нар тийм шунал гэдэг чинь юу юм бэ гэхээр хамгийн одоо сэжгийн муухай төвшин байхгүй тий. Тэгэхээр энэ болохоор мэдээлэл ер нь хүүхэд байгаа үед л суулгацсан зүйл. Үүсрэг мэдээлэлээс. Тий, ямар шуналтай юм бэ? Гэл өөрийн ирэх хүмүүс яриад идэг те энэ хүмүүстэй тэр блок нь байдаг байхгүй юу? Тий одоо ямар ингэ шунал юм бэ гэд. Тэгтээ нэг шуналтай хүмүүс байдаг нь үнэн шүү дээ. Тий? Гэхдээ их мөнгө олно гэдэг чинь бас заавал шунал шүү дээ чинь бас тий. Одоо ингээд хүн дуртай юмаа хобби болгож тэг цуглуулах чинь шунал биш байхгүй юу? Энд арай өөр шунал гэдэг чинь шунсан мэдрэмжээрээ бусдад хор уршиг үзүүлж байгаа байдал шүү дээ тий. Тэгэхээр энийг бас ялгаж салгахгүй бол даалт хүмүүсэр маань ингээд шууд тусгаж авдаг. Тэр чигтэн тусгаж авдаг байгаагаар нь тэгэхээр мөнгө их олгон шунал. Тэгэхээр би миний эзэн ингээд шуналтай тийм муу хүн болохоос сэргийлэх гэдэг ер нь бол орлогын үүд хаагддаг байхгүй юу. Тэгэхээр энэ бол угаасаа л нөгөө мэдээллийн чанартай гаднаас орж ирэх тэг үзэл бодлууд нэг сегмент нь байгаа даа, нэг элемент нь байгаа даа. Тэгэхээр танд бас ийм үзэл бодол байвал энийгээ өөрчлөх болдгоо, блоко тайлах хэрэгтэй. Бусад хүмүүстэй шуналтай юм шиг санагдаад ивэл те. Тэр хүмүүст асуудал биш, асуудал одоо тэр шуналтай гэж бодож байгаа хүнд асуудал байгаа байхгүй юу? Зөв. Бодоод байгаа. Тэгээ уг нь бол мөнгийг их хэмжээгээр олох чинь ерөөсө шунал гэхээс илүү хэдий ч нэ бусдын асуудлыг гоё шийдэж өгөн те. Хэдий ч нэ бусдад сайн сайхан нэг өгөн те. Тэр уг нь хэмжээр хүртэж байгаа зүйл юм бэл. Уг нь тэгж өнцгөөс нь хүлээж авах хэрэгтэй байгаа те. Тийм бол өөрийнх нь бүтээмжин сайжирдаг те. Бусдад сайн сайхныг бүтээж өгөх тэр бүтээмжин сайжирдаг байгаа шүү. Тэгэхээр энэ блокоос ер нь ангижрах хэрэгтэй юм байлээ. За 24 дугаар шинж тэмдэг. Мөнгөний блокийн 24 дугаар шинж тэмдэг. Их мөнгө шударгаар олддог уу? Их мөнгөний ард дандаа бохир мөнгө, бохир үйл явдлууд байдаг. Тэгээ одоо нийгмийн одоо байдал те нийгмийн тогтсон нэг ийм тогтолцоо мэдээлэлтэй холбоотой те бид нар ингээ гаднаа ертөнцийн нийгмээс авж байгаа мэдээлэлтэйгээ холбоотой өөрсдөө бас ингэж даалт ухамсарт өөртөө ямар ч хэрэггүй юм блок суулгаад идэг. Тэ код. Тэгэхээр энэ бол үнэхээр хэрэггүй яагаад гэвэл их мөнгөний ард бохир мөнгө байдаг гэдэг нь зарим тохиолдолд байдаг нь үнэн. Тий одоо яг манай Монголд нийгмийн асуудлаас болоо тий. Гэхдээ уг нь тий. Гэхдээ би үүнийг хэрвээ их мөнгөтэй хүмүүсийн ард заавал тийм бохир мөнгө байж идэг гэж ийм өнцгөөс хараад болохгүй байвал энэ бол миний даалт ухамсарт кодлоод авсан одоо ийм блок мөнгөний блок байхгүй юу. Тэгэхээр бохир мөнгнөөсөө одоо хараа манай энэ одоо нийгэмдэр тансаг амьдарч байгаа хүмүүс байна те. Энэ хүмүүсийг бохир мөнгө олсон гэвэл энэ дахиад нөгөө буруу зүйл те өөр өөрийгөө бас ингээд кодлчаад энэ бас буруу зүйл учраас би энэ бол үнэхээр үзэн ядам мэдрэмж төрүүлж байгаа болохоор тэр их мөнгө гэдэг чинь бохир байд юм байна. Тэгэхээр их мөнгийг ийм муухай аргаар олох нь ард иргэдэг ийм муухай ядуу байдалд оруулах юм байна гэж ингээд үзэн ядах мэдрэмж төрж байгаа тий. Тэгэхээр тухайн хүн яаж даалт ухамсар яаж ямар ч шүүлтүргөө хүлээж авч байгаа учраас эргээд таныг тийм их мөнгө олох урсгалыг хаадаг байхгүй юу? Ямар нэгэн байдлаар хүн чинь ингээд даалт ухамсарт кодлогдсон бол тэр чинь ингээд хувь заяа болоод идэг. Яг. Тийм. Ямар нэгэн байдлаар таныг үе үеийн кодлогдсны хүмүүс яаж анзаарах вэ гэхээр та нар баян тансаг амьдарч байгаа амжилттай явж байгаа тэр хүмүүсийг энэ бол өстой нэр идэж уугаал юм бэ болсон штэ гэж үе үе ингээд өөр ингэрэхгүй бодогдоод үзэн ядах тийм тавгүй мэдрэмж төрөх юм бол таны даалт ухамсарт их мөнгнөөс зогтсон блог бичигдсэн гэсэн үг. Тий. Тэгэхээр энийг өөрчилж хүн боломжоо олж хардаг тий. Яг үсэн даалт ухамсар бол яг нэг хүний тэр нүдийг нээдэг хаадаг нэг тийм чухал зүйл юм шиг байгаа. Нэг оюуны тэр юуг нь хаачдаг тийм. Ер нь даалт ухамсарт кодлогдож ин гэдэг чинь чи хувь заяагаал
зурж ийн л гэсэн. Гэсэн үг тий. Тий. Тэр дагуул хувь төлөв явдаг. Тий. За мөнгөний блокийн 25 дахь шимж тэмдэг. Мөнгө тогтдоггүй амархан үргэлж байхгүй болчдөг. Мөнгийг ер нь хураач хуримтлуулах маш хэцүү. За ихээр хураач хуримтлуулаа гэхэд ингээд эргэл байхгүй болчдөг тий. Нэг тийм сэтгэл зүйтэй хүн бол мөнгөний таг блоктай гэнэ. Мөнгө хураах боломжгүй гэж. Энэ хүмүүс нөгөө яг нөгөө аав ээжийн харилцаатай холбоотой тийм травматай байдаг байхгүй юу? Аа. Ихэнхдээ. За эсвэл би хүртэх ирэхгүй гэдэг дотоод үнэлэмж доогуур байдаг. Эсвэл хүүхэд үедээ хайр халамж бага авсан байдаг байхгүй юу? Тэгэхээр мөнгө орж ирлээ ингээд зарцуулаад идэг. Бусдад зарцуулна эсвэл өөртөө ямар нэгэн байдлаар зарцуулаад өөрийн нэг яг үнэндээ тэр хэрэгцээ нь өөртөө шаардлагатай юу гэвэл шаардлагагүй. Үнэндээ ингээд ажиллаад үсэх юм бол дотоод тэр хоосон байдлыг л нэг дүүргээд идэг. Жишээ нь тий онлайн шопноосоо юм аваад идэг. Яг үнэндээ тэр нь өөртөнд хэрэгтэй юу гэж яг ингээд гүнийг ингээд тодорхойлж үзэхэд хэрэггүй байдаг. Гэхдээ аваад идэг. Тэгээ мөнгө орж ирэхээр л нэг юм авах сэтэл нь ингээд ихсээд идэг. Энэ юу вэ гэхээр талд тухамсар кодлцсон. Тэгэхээр хайр үнц энэ зүйлийг материалын зүйлээр нөхөх төр зүр тэр дотоод хоосрлыг ингээд сармагжуулах, тайвшруулах, мэдээ алдуулаад байна тий, төр зүр штэ. Яа, энэ бас одоо жишээ нь би нэг гадар хувцастай байна. 2 байна, 3 байна, хангалттай штэ. Тий? Гэхдээ тэр байдгаа авд юм л штэ хүмүүс. Би бүр зарим одоо үйлчлүүлэгчд бүр гайхсан. Бүр яг нөгөө барааны лангуу шиг тийм өрөө дүүрэн тэр бол илүү гэж би боддог байхгүй. Гэхдээ яг хуу тухайн хүн өөрийгөө өмөрнө л дөө. Энд чинь угаасаа би ингээд өмсөх ёстой хүн чинь ингээд говь зэмж өндөртэй хүмүүс тэгдэг гэл өмөрөх бах. Гэхдээ штэ. Яалтчгүй ингээд таныг ингээд нэг мэдрэмж өдөрдөөд авмаар санагдаад бодуулаад тэрийг л авчвал гоё болох юм шиг санагдаад ингэдэг болно штэ. Энд чинь талд тухамсар таныг өдөртөд байгаа мэдрэмжээр таныг өдөртдөг. Нэг хоосон юм бол нөхгүй л. Нэг хоосон юм нөхөх гэж чинь тэрийг тэр зүйлийг авсны дараа нэг үнэлэгдэх гэж байгаа юм шиг тэ хүлээн зөвшөөрөгдөх гэж байгаа юм шиг тэр хүмүүсийн хайр итгэл таныг хүлээн зөвшөөрсөн өнцөг нь ингээд дээшлэх юм шиг санагдах ийм нэг тохиолдол байдаг байхгүй юу? Ингээ машин авахгүй л болохгүй юм шиг авчвал яг гэсэн нэрээ гэт хамгийн гоё хүн болох юм шиг санагдал явцдаг байхгүй юу? Тэгэхээр энэ блог. За дараагийн нэг зүйл байгаа. Хайрыг бас орж ирсэн мөнгийг бусдаа ингээ зарцуулаад тэр хүмүүст хүндлүүлэх, хайрлагдаж байгаа мэдрэмжийг бас дүүргэдэг юм байна хүн. Хүмүүсийг ингээд учиргүй зарим хүмүүс мөнгөтэй болчихгонгуудаа тэгээ та нарыг би дайлъя гээл тэр өдрөө арга хэлсэн нэрээ дайн найзуудаа ингээд дайлж цайлаад идэх хүмүүс байдаг те. Юу надад гэж бод. Тэгэхээр энэ цаанаа ингээд яг ажиллаад үсгэхэд бас блогтой байдаг. Энэ хүн яг энэ сэтэл нь мөнгөтэй болсон үедээ сэтрээд гараад ирдэг. Тэгэхээр байнгын мөнгөтэй хүмүүс хүн болгоныг дайлж цайлаад тэгж явж байгаа юу гэвэл үгүй байхгүй юу? Нэг мөнгийг тогтоодгүй нэг мөнгөний зорилго нь юу вэ гэхээр тэр дотоод үнцнийг дүүргэх хайр болон тэ өөрийн үнэлэмжийг дэвшлүүлэх тийм хэрэгсэл болж хувирж байгаа гэсэн үг. Мөнгөө зарцуулж хүмүүсээс тэр үнэлэмжээ авах жишээ нь. Энэ юу гэхээр ер нь айгу сэтгэлийн шууд нөгөө шарах байхгүй юу? Травманы хариу үйлдэл. Энийг ястаа засгаар л юм байна. Надад тодорхой хэмжээнд байна. Яг их хвшилтэй. Яг өөрөөс ингээ анзаардаг тодорхой хэмжээнд нэг юм хүн байгаад байгаа юм байна. Гэтэл ууг нь мөнгө чи хурааж хуримтлуулаад ингэх нь өөрийг нь илүү үнцэнтэй те. Илүү дараагийнхаа гоё юм руу орох боломжийг нээшт те. Тэгтэл яг нэг өнөөдрөөс сэтгэдэг байгаа байхгүй те. Нэг юм авчингууд нэг хүний дайлчингууд ингэчингууд. Ингэж боддоо шүү дээ. Мөнгө гэдэг зүйл чинь хүмүүс яг минийх гэж боддог. Карманд нь байгаа мөнгийг. Гэтэл энэ бол нийгмийнх
юм билээ шүү дээ. Тэр энергичт ер нь бол тий. Тэр мөнгөөрөө бид нар нэг юм хийний төлөө хийх вэ гэхээр өөртөө ингээ өсрөөл одоо ингээ говц авлаа гэд нэг өрөө дүүрэн авлаа. За нэг машин авлаа гэд 3 машин 4 машин авлаа. Тэрнээс өөр яаж зарцуулах юм? Тэгэхээр нийгэмдээ зарцуулт юм биш. Нийгэмдээ хэрэгтэй нэг үйлчлэгээний төв нээдэг жишээний тий. Нэг бараа бүтээгдэхүүн, нэг үйлчлэгээний төв гэх мэтчлэн энийг бол нөгөө талаас нийгмийн хэрэгцээ билээ шүү дээ. Тэднийг ингээ бэлтэж өгөөд идэв юм лээ. Яг нарийн ярих бол нөгөө нийгмийн цахилгаан энерги юм билээ л дээ. Тодорхой хэмжээнд надад энерги хуримтлалаа. Би тэр энергийг зөв зарцуулбал аривждаг тий. Бусдад зарцуулаад бусдад хүмүүс яг тэрийг хүртээд тэрнээсээ бид нар бас бусдаас ингээ мөнгөний ингээд улам нөгөө энерги чинь нөгөө нэг тийм шүү дээ. Нөгөө баг чулуугаар их чулуу үлгэн гэдэг шиг ингээд энерги аривжиж явдаг. Тэгээ уг нь тийм зүйл юм байлээ. Яг нарийн бас цааш ярихаар мөнгө орж ирэхлээр зөвхөн өөртөө зарцуулдаг юм билээ шүү дээ хүн чинь. Энерги байхгүй тий. Эргээд тэрийг чинь яалтчгүй за нэг газар нээчи тэгчий гээл тэр газартаа би өрөөл суухгүй шүү дээ. Хүмүүс орж гаар нүүлчлүүлнэ. Тэгэхээр энэ бол угаасаа л нийгмийн юм солилцоо юм билээ шүү дээ. Энерги солилцоо юм байна. Хүмүүсийн цахилгаан энерги гэж. Яг зөв жишээ татж байгаа тийм. Хүмүүсийн яг хөдөлгдөг цахилгаан энерги. Тэгээд энийг яг зөв зарцуулахаар улам тэр цахилгаан энерги аривждаг. Тий. Тэлэгдээд хэлдэг. Тэгтээ хүмүүс ингэ боддог. Одоо энэ мөнгө минийх, энэ бүх зүйл минийх гэж боддоо штэ. Гэхдээ би нэг хальт нэг надад юм бодлууд орж ирдэг байхгүй юу тэр. Дандаа хажуунаас нь би өнгөрдөг тэр Богдхааны музей байгаа штэ. Чи тухайн үед Богдхааны гэрэл байсан тэг гэр орон. Гэхдээ одоо тэр Богдхан өөрөө хаана байгаа юм бэ? Байхгүй. Тэр одоо байшин байж л байгаа штэ. Тэгэхээр би ингэ боддог баг. Миний байшин гэж ботсон зүйл чинь байж л байд юм байна. Би чинь цаг хугацаагаар зүгээр л ингэж ирээл буцаж байгаа юм зочин юм биш үү? Тэ? Би одоо буцахтаа байшингаа нураагаад авч явахгүй нь ойлгомжтой. Тэгэхээр мөнгийг штэ. Хүн зөвхөн энэ нэг мөнгөний араас гүүх ч юм уу мөнгө чинь ингээд минийх ч юм уу тийм юм байдгүй юм билэ. Энд чинь зүгээр л амьд байгаа явцад бүгдээрээ хамтдаа ингээд эдлэл сайн сайхныг мэдрээл те. Яг үнэ. Ингэх нэг дундын л юм байд юм. Зүгээр л тэр миний нэрдэл байдаг болохоос биш. Тий. Гэхдээ би явлаа л бол тэр чинь миний тэр байхгүй шүү дээ. Тэгэл энэ оршихуй тэр л үлдэн дараагийн хүмүүс тэр сайн сайхан тэр зүйлийг хүртэл явах юм байна. Тэгэхээр л одоо цаг дээр гоё юм ирч байгаа багш. Тийм гоё сэдв байна. Тийм. Одоо цаг дээрээ л төвлөрөөд зүгээр л амар тайван аз жаргалтайгаар мөнгө олоод өөртөө зарцуулаа тий. Өөрөөсөө илүү гарсны нийгмийн сайн сайхны төлөө зарцуулаад тэгэл болоо юм биш үү? Яг үнэ ер нь тэгмэр юм. Ер нь альва юмд нэг тих тийм харам байж өмчлөх нь айгу тийм бас эргээд хүний өөрт нь айгу дарамт орлоо юм шиг санагдсан. Би одоо ингээд студийн тооны төхөөрөмжөнд хэрэг өөртөө байгаа юмуд ингээд нэг тийм миний юм гэж бодогддог шүү дээ. Ингээл дүүнер маань хэрэглэн аваад явна өөртөө яа нэг юм болов тэгээл гээд явцдаг. Тэгээд тэр чинь ингээд сэтгэл даамраа тэгээд тэрийгээ дагаад би өөрөө бас өвөөмөр сэтгэхээр буцаад ингээд надад сайн сайхан ороод ирдэг юм билээ. Тэгэхгүй хит юмыг өмчлөөд л харамлаа л те нөгөөтгөө бүр хараад ингээд идэж байгаа аюултай бас те. Нэг юм тэр чинь буцаал нөгөө хүнийг ингээд сүлийн дарамт юунд оруулцдаг юм билээ те. Тэгээд та дөрөв бас ярьж ийн бид нар чинь ингээд ирээд буцдаг гэх. Тэр чинь нөгөө нэг бас агүй философийн дэвшин бас яригддаг сэтгэлтэй те. Тэр Орсын нэг яруу найрагчийн нөгөө угаасаа тийм шүлэг байдаг байхгүй юу? Энэ хорвоо ертөнц бол ерөөсөө л зочид буудал. А бид нар энд ирж нэг амарчаад тий явах гэж байгаа тийм зочид юм аа гэдэг нэг юм. Яг нөгөө ийм бас ингээд санагдчих. Автобусны буудлын дээр автобусаа хүлээгээд зогсож байгаа юм шиг л юм хугацаа юм билээ шүү дээ. Тийм тэгээд дараагийн нь шаадаг тий. Ирэл тэгээ буцдаг. Юу ч авч чаддаггүй тий энэ хороогоос. Юу ч авч чаддаггүй юм л шүү дээ. Яг ирсэн чинээр л явдаг тий. Тийм. За тэгээд саяны шинж тэмдэг та бүхэн сонссон бах. Энэ мөнгө хураахад хэцүүгээр энэ Солонгос гадаад ажиллаж байгаа хүмүүс бас энэ блогт хүмүүс аяг хэцдэг байхгүй. Мөнгө хурааж чадахгүй. Очоод нөгөө мөнгө хурааж чадахгүй. Тэгээд зарим нь аяг цөөхөн хүмүүс хураадаг байхгүй. Тэгээд аяг ихэнх нь хурааж чадахгүй. Тэнгүүтээ энээсээ болоод буцаа сэтгэл зүйн дарамтанд ордог тийм хүмүүс. Тэгэхээр энэ блокоо их сайн засаасаа гэж ялангуяа гадаад хүмүүс хүсэж байна. Мөнгө хураах нөгөө хэцүүгээд ингээд нэг блок байхаар ч уус хурааж чадахгүй шүү дээ. Тийм. Тэгээд энийгээ ингээд өөрчлөөсэй гэж хүсэж байна. За мөнгөний блокийн 26 дугаар шинж тэмдэг. Их мөнгөтэй болох юм бол найзууд маань цөөрчнөө. Тэгээд дандаа надтай баг зүсэн хүмүүс харьцсан тий. Долгондог хүмүүс эргэн тойронд дүүрчин.
тийм хуурамч амьдралаар амьдрна гэд яг л нөгөө мэдээлэлтэй холбоотой блокийн Тийм, өөр энэ зүйл яваад байна л да тийм. Энэ бас ийм хүмүүс штэ. Мөнгө тэнцүү, үнцэн гүүгүү нөгөө мөнгө тэнцүү хайр гэдэг үзэл бодолтой хүмүүсийн хандлага юм байдаг. Үнцэн тий. Миний одоо үнцэн мөнгөн дээр тогтож ийн гэдэг бас нэг тэр үзэл бодлыг нэг үнцэг. Яг ийм хандлагатай хүмүүс байдаг. Мөнгөтэй очвол нэг хүмүүст ойлгоно нь худлаа. Хүмүүс ерөөсөө миний мөнгөн дээрээ л болж байгаа. Миний мөнгнөөсөө болоод намайг ингэж хүндэлж байгаа гэж боддог хүмүүс байхгүй юу? Хайр дутагдсан ч юм уу тий. Тэгэнгүүт яг энэ үзэл бодлоосоо болоод тий итгэж чаддаггүй гэх мэтчлэн айгүй нөгөө хатуу захирал дарга марга чинь яг энэ хандлагаасаа үүсдэг шүү дээ. Надлаас үсээ. Тэг уурлаад нэртэй тий. Зүгээр л одоо миний мөнгнөөсөө болоод ашиглах гэдэг намайг гэл дотроо юу вэ? Энэ хүний дотор бид нар чагнаад дотгошоо ороод үсэх юм бол хоосон байдалтай. Хоосрлаа. Тий. Тэр зүйлийг мөнгөөр дүүргэх гэж маш их хичээсэн Далдах Хумсрын програмын зорилго нь тий өөрийгөө батлан харуулах зорилготой. Тэгвэл тийшээ хүрсэн. Тэгсэн ч гэсэн тэр мөнгө бол тэр дотоод тэр хоосрлыг дүүргэж чаддгүй. Энэ бол хандлага бол ингээ гарсаар л байдаг. Тий. Тэгэхээр хүмүүс надад ингэж ханддаг юм чинь гэл эргээд нөгөө ийм хахир хэцүү ийм зан төлөвүүд улам комплекс болж эхэлдэг байхгүй юу? Өөрийгөө зовоогоод яваад иддэг тий. Энэ бүр яг тань над хэлсэн үг яг үнэ. Хүн мөнгөтэй болоо гэдэг тэр дотоод юугаа ингэж дүүргэж чаддаг үү? Чаддаггүй. Тэрийг амжиж л дүүргэн тий. Тий, тэрийг болохоор яг одоо тийм зүйлийн бүр гүн одоо ороо трансформац Далдах Хумсрын түвшинд хийж ижил тэр нь засардаг, эдгэрдэг. Хэрвээ штэ энэ хүмүүс яг ийм хандлагатай биш үү? Тэгэхээр энэ хандлага угаасаа тархин дотор Далдах Хумсрт юу энэ чинь хувь заяа болдог байхгүй юу? Яг мөнгөнд нь болоод хүмүүс найзлаад идэг. Энэ хүмүүст. Яг гэвэл энэ хүний хандлага мөнгөн дээр фокуслагдсан учраас хүн болгон энэ хүн дээр биш мөнгөн дээр нь фокуслж байгаа. Тэгээ эргээд энэ хүн хэрвээ дампуурах юм бол хажууд нь хүн үлддэггүй байхгүй юу? Сонин бүр ихнэрүүд нь хүртэл ингээ орхио явах магадaltaй. Салдаг магадaltaй. Блокороо тэр юмнуудаа бүтээсэн дээ тий бүр. Тий тэр одоо мөнгө яг тэр адилхан үнийг өөртөө татцсан байгаа шүү дээ. Мөнгө өөрөө мөнгөн дээр байна гэдэг чинь өөртөө адилхан хүмүүс татагдж байгаа байхгүй юу? Яг зөв энэ ямар аюултай. Тий хүн ерөөсөө дотроо юу байна? ертөнцөөс тийм байдлыг л хүрддэг, тэрийг л өөртөө ингэ төл гэсэн үг байхгүй. Өөртөө яг тийм үнийг л татдаг жишээний. Зарим хүмүүс эдэн штэ. Дампуурхаар нэр хүнд нь ч ингээд шалтар урж унаад хинч биш болчдөг хүмүүс байдаг те. Гэтэл зарим хүн байдаг дампуурсан ч нэр хүнд нь байгаад идэх хүмүүс улам хайрлаа дэмжиэд энэ хүн ийм тэр хүнийг ингээ үнэлээд иддэг. Гэтэл зарим хүн байдаг дампуурсан ч тэр хүн нь эзэн нь хинч биш болчдөг хүмүүс гэдэг. Энэ хүмүүсийн дотоод байдал дээр нь тэр хоосон байдлаасаа болоод ингээ шалтар ундаг байхгүй юу? Яагаад би яг үнэн гэж хэлж ийн гэхээр анханасаа ингээ мөнгө бодож нийлээгүй хүмүүс ингээ нийлчихэж байгаа штэ зорилгын төлөө ч гэдэг юм. Тийм хүмүүс хичнээн ингээ унсан ч дахиад хамтдаа босдог байхгүй. Би тэрийг ингээ амьдралын кейс айгүй их болчихсон. Анханасаа ингээ аим мөнгө бодоод нийлсэн хүмүүс мөнгө байхгүй болоод тэгэл бүр тараал алхалцчихдаг. Тэгэхээр бүр яг наадтай чинь хүний тэгэхээр нөгөө үнэт зүйл тэ өөрийн үн цэн гэдэг чинь хамгийн чухал байхгүй. Би үн цэнтэй мөнгө бол миний үйлчлэгч. Яг нь миний зорилгыг бүтээхэд зүгээр л туслагч байх хэрэгтэй. Тийм. Яг үнэ. Яг энэ би нэг бүр амьдралаас яг харсан миний кейс л дээ. Тэгэхэд яг мөнгөн дээр ингэж фокуслаад явцсан хүмүүс авих гацалтанд орд юм лээ. Гацдаг. Тэгээд идэр штэ. Гацсан сэтгэлийн готролд ордог, нойр хөдөлтөй ч ордог. Тэгээд гэр бүлийн байдал аюу хэцүү байдаг. Ер нь бол гэр бүлийн харилцаа аюу хэцүү байдаг. Тэгэхээр энэ дотоод өнцгөө дотоод локал засах хэрэгтэй. Бүр яг өөрчилж хийж. Тий, би үнцэнгүү мөнгө үнцэнтэй байгаа учраас гэр бүлийн харилцаан дээр ч гэсэн аюу их маргаантай гэдэг тий. Гэр бүл чинь уг нь тийм шүү дээ тий. Тийм биш. Тэр мөнгөгүй байсан ч гэр бүл гэдэг чинь гэр бүл л байх ёстой шүү дээ тий. За, мөнгөний блокийн 27 дугаар шинж тэмдэг. Миний хөдөлмөр их мөнгө олох хөдөлмөр биш. Тэ? Миний хийж байгаа хөдөлмөр бол нэг тийм их мөнгө олдог зүйл ерөөсөө биш гэж бодогдох. Гинэ. Эцэн яг л одоо ингэ цаад
Ер нь ихэнх блогуудын цаад нөгөө хүртэх хэрэггүй гэдэг блокийн нэг өөр сегмент үү тий. Ер нь үнцэнтэйгээ холбоотой байдаг. Тухайн хүн өөрөө л үнцэнтэй байх юм болов шүү дээ. Үнцэнтэй хүний хийж байгаа үйлдэл бүх юм нь үнцэнтэй л байдаг байхгүй. Тэгэхээр өөрөө л үнцэнээ өгж байгаа юм чинь. Энэ хүн хөдөлмөрлөдөг. Тэгтээ тэр нь асуулт юу байсан бэлээ? Ерөнхийдөө миний хөдөлмөр бол их мөнгө олох хөдөлмөр биш те. Ер нь өөрийнхөө хөдөлмөрийг ер нь өнгөдүүлж байгаа тий. Тий. Дотоод үнэлэмжтэй холбоотой байгаа таахгүй юу? Энэ үн чинь. Тийм ээ тий. Энэ бол өстой айгүй их амьдрал дээр өстой айгүй их гацалтанд ордог байхгүй юу? Энэ хүмүүс үү? Тий. Ер нь бол ийм хүмүүс өстой ихэнхдээ мөнгөгүй байдаг. Тий. Хүнтэй ингээд өнгө тусалж өгөөд идэг. Зүгээр би ингээд хийчихье. Би зүгээр би тусалчих. Ийм л хандлагатай наана сайн хүн юм шиг дүр эсгэж байгаа. Харагдаж байгаа. Яваад идэг те. Яваад идэг. Гэтэл хийчихэл хөрх юм. Сэтгэл дундуур л яваад идэг байхгүй юу? Дотоод сэтгэл дундуур л байгаа шүү дээ. Яаж ч утсан. Тийм биз тэр чинь хөдөлмөр гаргацсан юм чинь. Яг энэ бол та яг ингээд би тантай өмнө ярилцж байхад багштай ярьж байхад ер нь ярьж л байсан л да. Хүн өөрийнхөө үнэлэмжийг өсгөчхөөр хүсээгүй эргэн тойрны хүмүүс нь өндрөөр үнэлэх гээд байдаг гэд. Би нэг анх ойлгохгүйсэн байхгүй. Юу вэ? Би одоо тэгэл өөрийгөө үнэлчихэд байдаг. Намайг эргэн тойрныхаа яаж үнэлэх юм тэр гэдэг үгүй мэлээ. Яг өөрийгөө үнэлж эхлэх үед эргэн тойрон үнэлж эхэлт юм лээ бүр. Энийг яаж ойлгох вэ? Энийг яг ойлгоход хэцүү санагдаад байгаа юм. Наа чи ер нь штэ. Ийм багхгүй юу? Хүн өөрийнхөө хоол хүнс амьдралыг тарих зохицуулж байгаа. Бодол, хандлага тэр хүний те. Биеийн хилэмж, дотоод байдал. Хэрвээ энэ хүн дотроосоо үнцэнтэй байх юм бол харизмтай байна. Тэгээд өөртөө итгэлтэй хүн чинь бүр холоос мэдрэгддэг. Тэгэхээр өөртөө итгэлтэй хүн чинь өөрийгөө үнэлдэг хүн чинь энэ хүний хийсэн хөдөлмөр нь хүртэл одоо чанартай байж байгаа байхгүй юу? Тийм, үр шимтэй чанартай. Тэг үр шимтэй чанартай юмыг бүтээж байгаа. Тэгэхээр чин үнцэнтэй хүмүүс үнэлдэг нөгөө хүн чинь өөртөө бас итгэлтэй зүгээр л шууд үнэ тогтоож чадна. Миний хөдөлмөр үнцэнгүй гэдэг хүн яаж ийнэ гэхээр өөрөө үнцэнгүй юм чинь өөртөө ингээд өөрийгөө хуураад байна. Гэтэл нөгөө хүмүүсийн нүдийг бас хуурах гаддаг зүйл байдаг байхгүй юу? Тэгээ наана за үнцнийг хямдхан гэл те. Гэл сэтгэлээсээ нөгөө хийгээл гүгээд байгаа. Тэ сэтгэлээсээ ажиллаа хийх гүүх энэ чинь байгаа ч гэсэн хүн тийм биш. Хүн чинь нөгөө оршихуй ертөнцийн төр үнцэнтэй учраас сэтгэлээс алин болгон явах юм. Энэ хүн чинь урам нь хуурах өдөр ирнэ. Энэ хүн чинь өөртөө итгэлгүй тэг хүмүүс ч намайг үнэлэхгүй юм байна. Намайг яагаад ингэж энэ байдлыг минийг олж хараад үнэлчээгүй дээ гэдэг ийм гомдол байна. Тэр ийм байдлаар хэдий болтол явах юм. Энэ хүн чинь тэ тэгэхээр энэ тарих маань ингэж ойлгож эхэлдэг энэ хандлагыг. За ерөөсөө хөдөлмөр хийгээд яах юм бэ? Сүултээ яадаг вэ гэхээр угаасаа үнэлэгдэхгүй юм чинь. Тэ? Гэт ингээ хойшин тавьдаг. Тэгэхээр нөгөө хүнээс ингээ шин санаа гарахгүй, итгэлтэй байдал гарахгүй. Ингээ блок нь хязгаарлаад байт юм байна л тэ. Тэгэхээр энийг хүмүүс маш их анхаарад өөрийнхөө үн цэнийг бүтээгээсэй гэж би маш их хүсэж байна. Ягаад тэгэхээр энэ тэнд явж хахад янз бүрийн ажил мэргэжилтэй хүмүүс өөрийгөө дутуу үндэснээс болоод айгүй тийм хязгаарлагдмал байдалд орсон юм гэдэг. Одоо үнэхээр ийм байгаа штэ. Одоо ажил дээр бүр ингээд за яг ихний одоо ингээд хөлтөр босч байгаа байгууллага бол яах вэ те. Мэдээж тиймэрхүү одоо зүйл байгаа хамтдаа ингэ явж байгаад босно. Гэтэл бүр ингээ үнэхээр тогтцсон байр сууриа эзэлсэн байгууллагууд байдаг штэ. Тэд нар зөвхөн хүмүүсийн энэ блокийг ашиглаад хөдөлмөрийг үнэлдэхгүй тий маш их ажиллаа хийлгүүлэл байлгаал идэг баг цайлан өгөөд идэг. Гэхдээ энэ бол тэр байгууллагын
биш нөгөө хүн нь өөрөө бас юм блоктой болохоор ингэ ашиглуулах жишээ нь. Өөрөөсөө бас болоод байгаа өөрөөсөө болоод байна. Өөрөө дотроо ямар байна яг л эргэн тойрондоо тийм ийм блок ихтэй хүмүүс штэ. Нийгэмд бас ингэ буруу хандлагыг бий болгоод байгаа штэ. Зүгээр нэг өөрийнхөө хідэн төрөний цайлан хэрэгтэй яг тодорхой юу хийх ёстой гэдгийг ярьж чаддаггүй. Баахан ажил ингээд хийгээл яваад идэг. Тэгтээ ирээдүйн ингээ ерөөсө тодорхойгүй байгаад идэг. Энэ юу юм бэ? Чин хэцүү байхгүй юу энэ чинь? Тэгэд ер нь нэг юм хүний нэг юм буруу үйлдэл, буруу блокийг тэр талд хумсрын ингээд анзаардаг юм уу? Яа тийм буруу явцсан ингээ нөгөө тэр дотоод хүнд нөгөө допамин ингээд өвдгүүл юм шиг санагдсан тий. Талд хумсар. Тий. Яг тэр дотоод хумсартайгаа нэгдэж чадах юм бол хүн допаминыг ингэж сайнаас сайн авдаг тий. Тэгэхээр энэ блокийг тайлах нь ер нь маш чухал. Чухал энэ бол хэлмээр байна тий. Айгуу чухал, хамгийн чухал шүү дээ. Хүн болон хөдөлмөрлөж ижил энэ зинээ өөрөө тогтоож хөдөлмөрлөж ижил амьдарч байгаа шүү дээ. Тэгэхээр нэг ямар нэгэн энэ яг сегмент нь болохоор нөгөө миний хөдөлмөр гэсэн утгаараа явцсан байна тий. Тэгэхээр нөгөө юу ч хийсэн хүн өндрөөр өмлөх боломжтой шиг билмээр байгаа. Зүгээр нэг машины засвар хийдэг ч байсан юм уу те. Зүгээр нэг хөөрхий баг нэг юм зүлэгдэг энгийн ажил байсан ч гэсэн тэр өндрөөр өмлүүлэх тийм боломж нь ер нь байт юм билээ. Хүнд ер нь. Тэгэхээр энийг өөрхөн хийж байгаа ямар ч би мэрэгчлээ байсан өндрөөр өмлүүлэх боломжтой гэж бодож байгаасаа гэж. Ийм хүмүүс яг хөө эхлээд сэтгэлээсээ гүгээл сүултээ өөрөө гацалтанд орчдөг. Гацалтанд ороод бүр дараа нь яадаг вэ гэхээр ажил хийх хүсэлгүй болоод тэгэл нэг чанаргүй юм хийгээл тэгэл тэр нэг улам өндлөгдөхгүй тэгэл ийм тойрогд гацсан шүү дээ тий. За мөнгөний блокийн 29 дахь шинж тэмдэг. Уучлаарай. Мөнгөний блок 28 дахь шинж тэмдэг шүү. За уучлаарай. Шаргуу хөдөлмөрч өөрийн шин санаагаа хэрэгжүүлэхэд бусдын бодолд хит их анхаардаг. Бусдаас их асуудаг. Тэгсэн хэрнээ шүмжлээс нь маш их айдаг. Хүмүүс гинэ. За энэ яг өмнө ярьжсэн сэдвтэй ойролцоо. Гэхдээ сегмент арай өөр байна. Тим хүмүүс нэр байдаг л та шин санаа гаргачаал. Тэгсэн бусдаас асуугаал явагддаг. Тий. Шин санаа гэдэг зүйлийг би нэмээд ярьчих. Шин санаа гэдэг чинь хэрвээ та штэ таны толгойд шин санаа орж ирж ивэл те. Энэ бол нийгэмд хэрэгтэй энерги бол танд ингээд шин санаа болж буудаг байхгүй юу таны толгой дотор. Нэг хэрэгтэй юм энерги байхгүй. Энергийн урсгал ирээд над дээр шин санаа болж ирж байна. Энэ бол нийгэмд хэрэгтэй зүйл. Энэ бол аль хэдийн мэдээллийн нийгэм одоо энэ оршихуй дээр байгаа. Тэгэхээр энэ шин санааг хүмүүс яадаг вэ гэхээр би бодож гин. Би сэтгэж гин гэд нөгөө өмчлөөд өгдөг. Өмчлөн гэдэг чинь юу вэ гэхээр энэ чинь би ингээд бодож байгаа юм байна. Надад ийм шин санаа төрж байна. Гэхдээ энийг одоо бүтээгээд хийх юм бол эн чинь баг анхдагч нь болох гээд байгаа энэ нийгэмдэр тий. Бүтээгээд хийх юм бол хэрэглэгч байхгүй байж магадгүй, хүмүүс ойлгохгүй байж магадгүй. Хүмүүст одоо ингээд тоохгүй байж магадгүй, эсвэл энэ шин санаа маань зарагдахгүй байж магадгүй, явахгүй байж магадгүй гэд айдсараад дотроо ингээд арчдаг байхгүй юу. Иннээсээ болоод энэ шин санаа тэгээд таны дотор ингээд үгүй болтгүй юм билээ. Энэ шин санаа дараагийн потенциалтай хүмүүстэр яг хийж бүтээдэг хүмүүстэр шилждэг. Сонирн байгааз. Тийм, ер нь яг хорвоо дээр шин юм байдаг гэж үг байдаг байхгүй юу? Сайтар шин, сошин юм гэдэг ер нь сайтар мартагдсан хувч юм гэдэг бас нэг үг байдаг те. Ерөнхийдөө энэ хорвоо дээр ингээл байгаль юм гэсэн шүү дээ. Тэгэхээр чин тэрийг нэг хүн олж харцсан байлаа гэд нэг өөр хүн бас олоод харцсан л байдаг те. Харцсан л байгаа. Тэгэхээр блоктой хүн чинь яадаг вэ гэхээр дарчдаг дотроо. Айгаад айдснаасаа болоод айдсны үг гэхээр те. Одоо эвгүй байдалд орох, дампуурсны дараа хүн яадаг вэ? Готордог. Сэтгэлээр ундаг. Тэгээд сэтгэлээр унаад готрлоо тэгээд юу болох вэ? Готраал хөвтөл байгаад байгаа юм. Босдог байхгүй юу хүн чинь? Масад босдог амт чинь те. Тэгэхээр тэрнээсээ айгаад идэх байхгүй юу? Эцсийн айдас нэрсэл тэр. Тэгэхээр тэрнээсээ айгаад байгаа болохоор нөгөө шин санаагаа бүтээдэггүй. Юу болоогүй те. Харлахын болоогүй те. Ер нь бол бас хэцүү. Энэ бол травматай холбоотой байхгүй бага насны шүмжлээс айдаг, хинч биш болохоос айдаг айдас. Одоо ингээд өөр шүмжлээс хинч биш болохоос айдаг айдас гэсэн те. Өөрийнхөө амьдрал ингээл хараад тахад ер нь хүний амьдрал угаасаа л уналт босолт гэх дандаа. Тэгээ унсан ч яа тэгээ би амьд л байвал тэгээ хийж чадчих. Асуураа ингээ өсч идэм билээ юм чи.
унаж босохгүй ингээд байгаа хүн ч харин доош явдаг те. Тэгээ одоо ийм өвөрмөц ийм шин санаа орж байгаа хүмүүс тэр хэмжээний потенциал нь байдаг байхгүй юу? Өөг нь болоо. Потенциалдаа үн чинь бүтээй гэдэг тийм мэдрэмж нь байдаг болохоор шин санаа илүү давмга тархин дотор эн чинь нөгөө бүтээй гэж байгаа бол тархингийн шийдлүүдийг хайдаг, олдог гэж байгаа шүү дээ. Энэ бол нэг шийдэл олдсон байна. Гэхдээ энийг блокоос овоолоод хавд арчлаа. Гэхдээ дараагийн удаа өөр хүн бүтээчлээ. Яах вэ гэхээр тэр хүн энийг би бодож ирсэн шүү дээ. Хүмүүс ингэ хийцэн биш. Тэгэл харамсах тохиолдол маш их байдаг байхгүй юу? Тийм. Тэгэхээр харамсахгүй байхын тулд хүн зүрх сэтгэлээ чагнах юм бол тий урагшлах хэвээр. Хэрвээ үнэхээр ингэ санаа зовоод эргэлзээд энэ тэндээс асуугаад ийм нэг хэцүү мэдрэмж байвал блоко тайлчих хэрэгтэй. Яг үнэ. Яаж тайлах вэ хүмүүс асуудаг шүү дээ. Энэ бол хэцүү биш ээ. Хэцүү биш техникийн дагуу техникийн дагуу маш сайн ингээд хичээллээд хийх юм бол бүрэн тайлагддаг. 20 минут суугаад тайлдаг. Бүрэн тайлагддаг. Үр дүн нь өөрөө ч итгэмээргүй сонин байдлаар ирдэг л дээ тийм гайхалтай. За мөнгөний блокийн 29 дэх шинж тэмдэг. За хоёлаа бас нэлээд их шинж тэмдэг болохоор ярихгүй болохгүй юм байна тийм. За ер нь их нийтлэг байдаг шалтгаан гинэ. Хийж байгаа ажил эхлүүлсэн санаан дээрээ маш яаран үр дүн төгсгөлтийг нь төсөөлөд яарад байдаг гинэ. Энэ бол өстой нөгөө хүнийг дампууруулахад маш том шалтгаан болдог штеп. Эсвэл дундаас нь хаяа явцдаг. Тийм байна. Ажлыг амархан шантраадаг тийм. Энэ хүмүүсийн анхаарал юун дээр байдаг вэ гэхээр үр дүн дээрээ фокуслсан байдаг. Финиш нэ төгсгөл дээр нь анхаарчаад байна тийм. Тэгвэл ерөөсөө үйл явцсан дээр анхаардаггүй. Үйл явц маш чухал байдаг байхгүй юу? Би өөртөө итгэлтэй дотроо өөрийн үнцэн дээгүр хүн байвал юмаа хийхдээ өөрийнхөө хийгээд байгаа зүйл чинь бас үнцэнтэй гоё санагдаад байдаг. Өөрөө үнцэнтэй учраас тэгэхээр энэ хүмүүсийн нөгөө далд хумсрын түвшинд ямар блок байдаг вэ гэхээр ийм байж ядаад идэх мэдрэмжтэй. Тэр нь ингээд үр дүнгээл төсөөлөл тий. Эхлээд үр дүн рүүгээ фокуслаад үр дүн ингээд хамгийн дөрөнд ингээд харахтаа маш хүчтэй мотивац аваад дараа нь тэр хийгээд явж байхдаа мотивац нь ингээд унтарчдаг мэдээж тэр чинь хол процесс байгаа шүү дээ тий. Тэр чинь маш олон шантрах зүйлүүд гарч ирнэ шүү дээ. Энэ дээр чинь байж ядаад идэх мэдрэмж өндөртөө тийм одоо блоктой хүмүүс яадаг вэ гэхээр маш хурдан шантарчдаг. Яагаад гэвэл би уг нь бол ажиллаад байгаа штэ тэр үр дүн яагаад ирэхгүй вэ ингээд дундаас нь хайчдаг ажлыг. Тэгээд эсвэл тууштай байж чаддаг. Тууштай тий байж чаддаггүй. Үр дүн дээр фокуслж байгаа учраас хийж байгаа үйл явцсан дээр аз жаргал мэдрэхгүй учраас хийж байгаа ажил нь чанаргүй учраас хүссэн үр дүнгээ авчиж чаддаггүй байхгүй юу? Энэ бүр яг амьдрал дээр байдаг гэсэн байхгүй юу? Яг нөгөө үр дүнгээ ботчоод миний сүүлд айгу анзаарсан зүйл бол энэ зорилготой хүрэх нэг процесс нь айгу чухал байгаа даа. Тэрэндээ дуртай байх нь те хийж байгаа нөгөө өдөр тутмын процессондоо аз жаргал авдаг, мотивац авдаг байх юм бол тэр нөгөө нэг төсөлдөө хүрч чаддаг те. Тэр дээр би нэг жишээ ярьдаг байхгүй юу? Хүн ингээд үнэгээ саагаад сүүгээ авдаг гэдэг жишээг ер нь бол яриад дий. За. Сүү чинь үр дүн багхгүй юу те. Сүү үр дүн тэр нэг уух гэдэг байгаа те. Сүү уух гэдэг үр дүн. Бид нар ингээд сүүгээ аавна гэл байн үнэгээ саагаад идэг. Үнэгээ мартаж болохгүй шүү дээ. Үнээнд яах ёстой вэ? Хоол өгөх ёстой. Тэр тэжээлийн өгөх ёстой. Сэтгэл гаргах ёстой. Тэ хайрлах ёстой. Тэгжиж л тэр чинь үйл явц гэж бодъё л тоо. Үйл явцсан дээр анхаарахгүй байн очиод ингээд үнэгээ саагаад ивэл сүү гарах юм уу? Гарахгүй шүү дээ те. Тийм байхгүй. Тэгэхээр яг ингээ процесс дээр анхаарах. Тэр энэ аюултай блок юм бэлээ. Чанартай үр дүн яг хүссэн үр дүнгээ аавна гэвэл яг хийж байгаа ажил дээрээ л анхаарч тэрнээр сэтгэлээ зориулж аз жаргалтай хийх юм бол хүссэн хүсээгүй тэр үр дүн орж ирж шүү дээ. Яг үнэ. Одоо хүмүүс нөгөө яг тэр сүүнийхээ амтыг бодоол те. Сүүгээ төсөөлөл нэг юм руу яваарчдаг. Тэнгүүд маш амархан нөгөө үнэгээ хооллох, үнэгээ саах те. Үнэгээ маллах дээр шантрах гэдэг. Гэтэл тэр нөгөө дуртай нөгөө ярьж дуртай юм хийх нь нэлээд амжилт гэдэг чинь те. Тэр нөгөө үнэгээ маллахтаа дуртай байх нь сайн сүү авах байхгүй те. Тэгэхээр тэр процессондоо их анхаарал хандуулах нь бас их чухал юм байлаа. Альва юм те. Тэр чинь л гол зүйл байхгүй юу? Одоо эрдэмтэд хилээд идэм л ш нөгөө Нобелийн шагнал авсан
хүмүүс байгаа шүү дээ. Тэр Нобелийн шагнал үр дүн шүү дээ. Тий. Алдар нэр Нобелийн шагнал авч байгаа. Гэхдээ энийг чинь хүмүүс ингээ асуухад зарим хүмүүс тэр Нобелийн шагнал үр дүн бол тэр Нобелийн шагналыг авч байгаа хүн чинь ийм үнцэг ярьж исэн бэлээ. Би өөрийнхөө дуртай юмыг яг зөв замаар хийж явж байгаа гэдгийг л ойлголоо. Гэж аахгүй. Ерөөсө тэрнээр ерөөсө анхаарал өгөхгүй байгаа таахгүй. Тэр шагнал гол биш байгаа. Би Нобель авъя гэж зүтгээд байсан юм байхгүй тийм юм байхгүй. Яг. Тэг зөв хийсэн гэдгээл би өнөөдөр ойлгож ийн л гэж хариулт юм блэ. Тэгэхээр тэр эцсийн үр дүнд фокуслаж их тэгж нэг ганцхан шамлаж орох тийм ч сайн биш те. Энэ өөрөө бас нэг тодорхой хэмжээний тийм яаран хүмүүсийн блок бас байгаад байгаа юм те. Лоямд яарч ордог. Яг их нийтлэг шалтгаан гэсэн байна л да. Байж ядаад тий. Тэгэхээр энэ бол хүний амжилтанд маш тийм сөргөөр нөлөөлдөг үр дүнгээ үүсгэх нь нэг тийм хаалт болдог блок маш үнийгээ тайлах хэрэгтэй манайхаа. За мөнгөний блокийн 30 дугаар шимж тэмдэг. За энэ яг нэг түрүүний нөгөө блокны сэдвийн өөр сегмент л байна л да. Их мөнгө ирвэл дагаад ямар нэгэн бүтлгүүтэл гарц нь ирдэг. Гэсэн байна. За энэ нэг нэлээ өмнөх байсан нэлээ ойролцоо байна. Гэтэ арай өөр баха. Их мөнгө ирвэл гэтэ нэг ийм энэ гэтэ надад бас тодорхой хэмжээнд байсан юм байна. Айгаад идэх байхгүй хүмүүс чинь. Их мөнгө орж ирэхээр дараа нь нэг сайн юм орж ирэхээр нэг муу юм орж ирэх гэдэг юм шиг тий. Гэсэн. Тийм хүмүүс байд штэ. Ингээд жоохон ингээд сэтгэл санаа айгу тайван амгалан аз жаргалтай нэг хэсэг явангуудаа төгшөж эхэлдэг. Араас нэг заавал нэг муу юм болох ёстой юм шиг тий. Нэг муу юм болох гэдэг юм шиг тий. Муу юм болох гэдэг юм шиг тэгэж айгаад идэх хүмүүс байна. Энэ бол сэтгэлийн блок байхгүй юу? Тий хүртэх одоо ингээ аз жаргалыг хүртэх ирэхгүй мэтэр тийм блок. Амар амгалан байдалтай байх нь өөрөө аюултай юм шиг. Тархинд тэгэж одоо тийм мэдээлдэг гэсэн үг. Тэгэхээр ийм хүмүүс биш үү? Зүгээр бас амарч чаддаггүй. Яг үнэнд. Тэгэхээр энэ бас хэцүү тий. Хэцүү. Ийм хүмүүстэй ингээ ажиллаад үзэхэд биш үү? Тархин дандаа нөгөө симпатик төлөвтэй байдаг. Симпатик төлөв гэдэг нь одоо мэдрэлийн системийн тэр симпатик мэдрэл нэг илүү ачаалтай. Байнга одоо ингээ байж ядсан ч юм уу тий. Байнга нэг аюултай байгаа юм шиг тий ийм хүмүүс. Адилхан яг иймэрхүүл блоктой байдгийг. Ер нь төгших эмгэг төгших. За би өөрийнхөө хувийн нууцыг баг ярьж байна. Төгшүүлэх тийм юу надад ер нь байсан. Тэгээ би танад тайлуулж байсан шүү дээ. Ер нь дахиад бас тайлах юу байгаа хаа. Гэтэ ер нь төгших ер нь энэ блокны тухай би ярихаар хүмүүст хэлмээр байгаа. Төгшүүлэх эмгэг жишээ надад айгу олон жилийн хугацаанд байсан байхгүй. Тэгээ сүүлдээ нэг юм болчтой юм лээ. Энэ зүйл надаас салахгүй ч юм шиг те. Сүүл ингээл амар их юм болж ич салах юм шиг. Гэтэл яг ингээд блок тайлах юу хийхээр ингээд нөгөө 10 20 жилийн юм нэг хэдхэн минутанд байхгүй болчоор хүнд бас нэг сонин итгэмээргүй ч гэтэл ингэ болчтой юм лээ. Техникээр тийм. Яг л тэр юмаа маш сайн хийж чадах юм бол би одоо хүмүүст л хэлмээр байна л те. Тэр ингээд төвшүүлэх юм байлаа гэхэд зүгээр л ингээд байхгүй болчтой. Өргөс нэг яг нэг өргөсгөл зогцсон л байт юм байна л да. Тэнгүүд өргөсөж авч чааш угаас өвтгүүлж шít. Тэр яг тийм л процесс явагддаг юм байлаа. Энэ тэрийг их сайн ойлгосон хүмүүсийн ингээд далд хумсрах програм тайван амгалан аз жаргалтай амьдралыг тий байхгүй юм шиг. Байнгын тэмцэлтэй юм шиг тий. Тий байнгын тэмцэлтэй. Ер нь амьдрал бол тэмцэл гэдэг үзэл бодолтой хүмүүс ч байдаг. Тэр ерөөдөө ийм хүмүүсийн үзэл байхгүй юу? Надад байсан. Ер нь амьдрал бол байнга тэмцэл юм шиг л байсан. Тэр нь ингээд байхгүй болчт юм байлээ тэр чинь бас их сонирхолтой тий. Ер нь бол яг зөвл блокоор яг тайлбарлах юм бол тий маш амархан тайлбарладаг блок гэдэг энэ сэтгэл зүйн энэ. Тий энэ бол мөнгөний блок та холбогдож байгаа шүү дээ тий. Холбогдож байгаа. За мөнгөний блокийн 31 дэх шинж тэмдэг. Мөнгөтэй болж байж л ажил үүс дэвшин. Мөнгөтэй болж байж л миний бизнес өргөжин гэж боддог. Ямар нэгэн байдлаар мөнгөтэй болохоор л нэг миний бизнесийн хитэн мөнгөтэй болж иж юм. Гадны мэдээлэл байхгүй юу? Тэ багасаа чи бүтээх ёстой гэдэг тийм итгэл үнэмшил үзэл бодол тэр үнцгийг суулгаж аваагүй гэсэн үг. За тийм мөнгөтэй болсны дараа л би ер нь сайхан амьдрах юм байна. Эсвэл тэ би үг нь бол сайхан амьдрах ёстой байтал таач тэд нар шиг надад
Тийм улсын их хурлын гишүүн ах байхгүй. Эсвэл дарга намайг түшээл явуулчих. Тэгээ хамаатан байхгүй гэдэг ч юм уу. Тэг. Иймэрхүү үзэл бодол байхгүй юу? Энэ чинь нийгмийн хардаг нэр нь бол маш олон хүнд байдаг. Түрүүний нэг өмнө байсан сэдвтэ ер нь ойролцоо юу блокийн огтлолцож байгаа. Гэхдээ сегмент нь арай өөр багш. Нөгөө мөнгөтэй болж ижил бизнес хийнэ гэж бодоод байдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ зарим хүмүүс байдаг. Тийм мөнгөтэй л олж иж нэг юм эхлүүлэх гэдэг. Гэтэл яг үндэ нөгөө эхлүүлэхэд заавал мөнгө биш те. Зүгээр сэтгэл ч юм уу, нэг гой зориг ч юм уу. Тэр өөрөө ингэж эхлээд дараа нь мөнгөтэй болдог. Наад чинь зарим хүмүүс айгу байдаг. Хүмүүст байдаг. Тий. Тийм мөнгөтэй олж иж нэг юм хийх гэдэг тий. Тий, одоо чи ажил хийгээч, эсвэл чи энэ бизнес хийгээч гэвэл мөнгө байх шүү, мөнгөтэй болсны дараа хийх. Хойшлол. Хийхээр надаа мөнгө байхгүй шүү гэл ингээ хариулаад идэх тий. Гэтэл уг нь нөгөө нэг юм чинь бол сэтгэлээсээ л хийх хэрэгтэй тий. Тэгээд Стив Джобсын кинонд дэр хүртэл гардаг шүү дээ. Анх тэр бидний одоо энэ хэрэглээд байгаа компьютер чинь анх зүгээр гаражнда сууж байгаа л хитэн нөхдөөдтэй эхлүүлдэг шүү дээ. Тэгээд ингээд аливаа юм чинь заавал нэг их мөнгө юм хөрөнгө оруулалт гэхээсээ илүү нэг гой сэтгэл дээр тогтдог тий. Энэ хүмүүс төр ингээ хэлмээр байгаа зүйл тий. Заавал тийм том хэмжээний бизнес рүүгээ шууд өсөрч хүн орох биш тий. Өөрийнхөө яг өөрийн дотоод тэр хүч тэр одоо мэдлэг боловсрал дотоод хүний тэр хүсэл мөрөөдөл нь юу юм бэ те яг заавал тэрийг олон хүнд хүргэх том бизнесээр нь сэтгэж харьцуулах шаардлагагүй шүү дээ. Өчүүхэн жижигхэн байсан ч болно шүү дээ. Та нэг хүн хоёр хүн нэг үйлчлэгчтэй хоёр үйлчлэгчтэй байж үз ихний үед тэгэл тэлэгдэж шүү дээ тэр чинь. Тэгэхээр ингээ юмыг ингээд яг иймэрхүү бодоод шууд ингээд хаадаг те өөрийн болон өөрийн одоо энерги өөрийн хүчийг ингээд хязгаарлалцдаг. Энэ болохоор гаднаас орж ирсэн мэдээлэл дээр үндэслэгдсэн блок байхгүй юу? Харин тийм. Мэдээллийн чанартай. Тэдний айл чи мөнгөтэй болохоор ингэж амьдарч байгаа шүү дээ. Мөнгөтэй болж ирсэн. Ингээд ээж надаа энэ тоглоомыг аваад өгөөч гэ бид нар мөнгө байхгүй. Энэ юу юм бэ гэхээр мөнгөтэй байж ижил энэ зүйлийг би авах юм байна гэдэг ийм итгэл үнэмшил багтаа суудаг байхгүй юу? Тэгэхээр бид нар айлд энэ чинь нэг одоо бид нар чинь те ийм блоктой байвал баг бахта аав ээжийн мөнгө байхгүй гэдэг үгнээсээ бид нар суулгадаг блок байхгүй юу? Одоо ингээд бид нар хүүхдүүдтэй дэлгүүр орно штэ. Надаа мөнгө байгааг хүүхд харж байгаа те. Гэхдээ би энэ мөнгө байхгүй чамд авч өгөхгүй гэвэл хүүхд чинь яг ийм блок суудаг. Тэгэхээр надаа мөнгө байгаа гэж хэлж явах хэрэгтэй юм билээ. Надаа мөнгө байгаа. Гэхдээ энэ мөнгийг зарцуулах зорилго нь өөр. Би өөр юмд төлөвлөсөн. Яг том хүнд одоо харьцаж байгаа юм шиг ойлгуулж ярих хэрэгтэй юм байна. Тэгвэл энэ мөнгөний зарцуулах зүйл нь өөр юм биш үү? Би дараагийн төлөвлөгөөнд оруулж авч болох юм байна гэдэг итгэл үнэмшил суух хэрэгтэй байтал бид нар мөнгө байхгүй байхад нь яах гээд байгаа юм. Бэл гэл шууд ингэж яг сурж амаар юм байна. Хязгаарладаг байхгүй юу? Яг энэ гаднаас орж ирсэн мэдээлэл төр сүрлэгдсэн далд тухамсрын. Тэгэхээр тэр хүүхдэд нөгөө мөнгөтэй л олж иж нэг юм хийдэг, мөнгөтэй л олж иж гэдэг юм код сухна шүү дээ. Тийм яг тийм мэдрэмж тэр кодлогдож байгаа шүү дээ. Би энэ тоглоомыг тий мөнгөтэй болж ижил авах юм байна. Даач надаа мөнгө байхгүй байгаа юм байна. Аав ээж байхгүй байгаа юм байна. Аав ээжэд байгаа боловч надад өгөхгүй шүү дээ тий. Тэгэхээр надад хин нэгэн өгж ижил авах ёстой юм уу? Тэр мөнгө нь хаанаас орж ирэх ёстой юм? Тэр буруу кодлогдож шүү дээ. Тэгэхээр яг зөв тайлбарлах юм байна тий. Мөнгөтэй байна. Гэхдээ мөнгөөрөө ийм хийж байгаа. Хүүхдэд зөв ойлгох нь чухал юм тий. Бид нар айгүй нөгөө ингээ харилцаан дээр ийм том блокууд суулгаад. За энийг манайхаа яг тогтоогоод ор. Тэгэхгүй бид ч маш их хэлдэг байхгүй. Мөнгө дээрээс хүүхдэл ганц нэг амын тагладаг мөнгө байхгүй шүү дээ. Мөнгө байхгүй. Тэр чирс болохгүй байх шүү тий. Энэ их аюултай блок үүсгэж юм байна. За мөнгөний блокийн 32 дугаар шинж тэмдэг. За манайхаа энэ олон шинж тэмдгүүдийг та яг өөртөө аль нь байна ингээд тэмдэглээд явуул их зүгээр. Тэгэх юм бол дараа нь тэр блокуудаа яг хэлээл тайлждаг. Ярьж агаад тэгээд тэр зан чанарч өөрчлөгдөг. За миний мэдлэг чадвар дутуу байна. 32 дугаар шинж тэмдэг те. Би ахаад суралцах хэвээр. Би арай болоогүй. Би бэлэн биш байна. Дахиад суралцах хэвээр гэд юм хоош нь тавиад идэх хүн гинэ. Ийм хүмүүс байгаа тий. Тийм байдаг тий. Яг нэг мөнгөний блоктой хүмүүс байхгүй. За энэ хүмүүс шүү дээ. Би яг ийм хүмүүст би хэлмээр байна. Энэ сургалтын дээр орж ирээд блокод байлаараа. Энэ хүмүүст төр би ажиллаж үтсэн байхгүй юу? Мэдээж энэ миний яриад байгаа энэ
битэрийн яриад байгаа блог чинь яг монгол хүний сэтгэл зүй байхгүй юу? Тэр хүмүүсийн гүнд нь байсан блогууд шүү дээ. Яг энэ төрлийн хүмүүс мэдлэг айгүй өндөртэй хүмүүс байдаг. Ууг нь мэдлэг өндөр байдığım байна. Туршлага өндөр байдаг. Дааж би болоогүй. Би дутуу. За чи нэг одоо ингээд хойлоо хамтарч ажиллая гэхээр бүр ингээд зарим салбар дээр бүр ингээд ямар мэдлэгтэй хүн гэж би ингээ гайхаж байгаа шүү дээ. Гэтэл тэр хүн би арай болоогүй гэж хариулаад идэх байхгүй харамсалтай. Бүх салбарын мэдлэгтэй энэ хүмүүс. Тэгэхээр бүр ингээд төгс болж ижил нийгэм дээрээ гарч ирэх хэвээр гарч ирэхдээ бүр амар тултал төгс болж гарч ирэх хэвээр юм уу? Ийм л хүлээлт тэр төгсчин боломжгүй байдаг. Гүү тэр чинь боломжгүй тэрийг чинь хүн практикаар болж авдаг байхгүй юу? Гол юм чинь практиктэй. Тий. Тэгэхээр ингээд сураал яваад идэм билээ. За яг тийм хүмүүс байдаг. Ингээд сураал яваад идэв. Эхэлдэггүй ерөөсөө. Эхлэхгүй. Тэгэхээр энэ хүмүүс чинь хүлээн зөвшөөрөгдөх одоо ийм хүсэл өндөртэй хүмүүс байхгүй юу? Одоо ингээ гарч ирэхээр би дутуу учраас хүлээн зөвшөөрөгдөхгүй. Тэгэхээр би хүлээн зөвшөөрөгдөхийн тулд бүрэн бүтэн маш сайн төгс байх ёстой. Гэл ийм нэг цаг хугацаагаа алдчихдаг. Өөрийн дотоод төр мэдлэгээ мөнгө олгож чаддаггүй. Гэтэл яг үнэндээ маш их мэдлэгтэй боловсралтай байгаад идэг. Тэрийг ерөөсөө үр шимийг үзэж чаддаггүй. Тэгээ ийм блогтой хүмүүс байна. Энэ хүмүүс хүлээн зөвшөөрөгдөх одоо ийм хүсэлтэй трауматай багтаа авсан траумаа магадгүй энэ хүмүүс санамсаргүйгээр блоклж исэн байдаг. Харьцуулагдсан. Одоо айлын хүүхдүүд штэ хоорондоо одоо нэг айл 4 хүүхэд байлаа гэхэд тэр өөрийгөө үнэхээр байнга харьцуулагдаж байсан мэдрэмж олон удаа авсан учраас хамгийн сайн нь болж гарч ирээл хүлээн зөвшөөрөгдөх гэдэг юм тарих тэгж програмчлагдсан байгаа даахгүй кодлууд. Тийм. Тэгэл нөгөөх нь ерөөсөө ажиллаад өөрийгөө болоогүй л гэл тийм. Үл хаахрагдсан. Иймэрхүүл одоо траумаас харьцуулагдсанаас болж тий. Тэгэл нөгөө тархин нөгөөт нэхэд штэ чи ингээд бүрэн болох хэвээр гэл тий. Айгуу сайн болж болох хэвээр гэл тий. Тий. Энд нөгөө ингээд нийгмээдээ яагаад гарч чадахгүй харьцуулагдахаас айгаад байгаа байхгүй. Яг тийм байх тий. Харьцуулагдсан тий. Яг тийм. Нэр яг нэг тийм. Энэ төрлийн хүмүүст штэ хийж байгаа юмыг айгуу ингээд төгс хийх гэдэг. Жохон шүмжлэхээр шууд сэтгэлээр ундаг. Маш их хэмзээр хүлээж авдаг, хідэн өдөр боддог бас ийм хүмүүс байдаг. За энэ стэйк аюултай болоогүй нэ. Ер нь ингээд миний амьдралаас анзаарсан яг тийм зүйл байт. Нөгөөстөө нэг суусан цэцнээс явсан тэнэгэн дээр гэдэг шиг ингээд юм өсрээд ордог хүмүүс чинь бараг ингээд яваад идэг байхгүй. Хэдийн мэдлэг нь дутууч гэсэн те зүтгэсээр байгаа зэрэг сүулдэ болгодог хүмүүс чинь их мотивац. Тэгэхээр энэ блоко тайлхал хэрэгтэй л те. Тайлж траумана багын тадар траумагаа байхгүй болгож иж тэр хүн цаашаа сайн явна те. Энэ хүмүүс бас ингээд ертөнцийг ингээд гахаал тэр гайхаж байгаа юм энэ өстөө нэрээ хүний дутуу талыг айгүй сайн олж хардаг энэ хүмүүс заяа. Олж хардаг. Тэгээд дотроо ингээд мэдээд идэх энэ үуж ийм дутагдaltaй гэдэг. Тэгтээ нүүрэн дээр нь хэлэхгүй ч гэсэн тэр хүмүүс дутагдaltaй ч гэсэн хүн чинь алдж байгаа сайжирдэн штэ. Тэгэл дутуу хүн чинь яаж ийм амжилтанд хүрч байгаа вэ гээл ингээд бодоол гайхаад идэг. Альва нэг юм хөгжлөж нэг хамгийн гол юм чинь практик шүү дээ. Ер нь бол тий. Унаж босож тэмцэж тий. Дутууч гэсэн тэрийг нөх гэж хичээсээр хагаад тэр хүн чинь тэгэл гараад ирдэг байхгүй тий. Харин тий. Тэгэхээр энэ блоко засчиж өөрөө цаашаа явах хэрэгтэй болчиход байгаа байхгүй тий. Энэ блоко засах хэрэгтэй. Заавал яад үл энэ хүмүүс чинь энэ блоко засчих юм бол мэдлэгтэй потенциалтай хүмүүс, нийгэмд хэрэгтэй хүмүүс байгаа. Тий. Тэгээ айгүй шударга байдаг энэ хүмүүс. Уг нь болоо. Тий. Тэгэхээр давуу тал зөндөө байгаа юм биш үү? Тэгэхээр та хүмүүс сайн сонсож чеклээд аваарай. За мөнгөний блокийн 33 дугаар шинж тэмдэг. Би хийж байгаа зүйлээ бүгдийг нь сайн хянаж анхаарах ёстой гэж боддог. Их мөнгөтэй болоод би бүгдийг нь хийж чадахгүй. За жишээлбэл гинэ олон салбартай болчвол олон ажилтнтай болчвол би тэр олон юм хяналтандаа хянаж бүгдийг нь анхаарч ингэж чадахгүй. Энэ хүмүүс ч ийм хүмүүс байдаг шүү дээ. Энэ хүмүүс яадаг вэ гэхээр хөдөлмөрч байгаа штэ. Уг нь бол. Гэхдээ нөгөө тэлэгдэж чаддаггүй. Тэг нэг дэлгүүрийг 2 дэлгүүр болгож чаддаггүй байхгүй юу? 2 дэлгүүрийг 3 дэлгүүр болгож чаддаггүй. 10 дэлгүүртэй болчихлоо нөгөө бүгдийг ингээд нөгөө контролдож чадахгүй нэгээд айгаад байна тий. Тэгэхээр чи угаасаа энэ чинь нөгөө бизнес нь ингээд зогсон байна. Тэлэгдэхгүй мөнгөний блок
гацалтанд орох байхгүй юу те. Яг үнэ. Надад яг ийм тэмэр таньдаг хүн байгаа заа. Тэр ингээд хүн маань аюулгүй потенциалтай хүн заа. Тэгээ би яг юм мөнгөний блокийн сургалтанд суугаач яг өрөөд байгаа. Тэгээ ер нь бол орцсон байгаа л да. Тэгээ тэр ах маань ярьжсэн байхгүй. Ингээл та энэ бизнес одоо хөгжүүлж та ч хангалттай потенциалтай байж тэгэхгүй. Одоо шинэ хүн авахар хулгайгаа хийгээд яхаа. Хулгай хийгээд байл яах юм? Даатгачаар те. Нэг гайг хүн авчвал нөгөө арх угаатай байл яах юм? Ингэчүүл яах юм гэдэг нэг юм тэр хүмүүсийн нөгөө хянах одоо тэр өнцгөөс нь гараад явчин те хит өргөччихгүй. Өөрийн хяналтаасаа гарахаас гэдэг юм айц байгаа байхгүй. Тийм одоо энэ хүмүүс шүү дээ. Ингээд бүр тэрийгээ ингээд тисээд бизнесээ хөгжүүлнэ шүү дээ. Томрол тэр үед энэ хүмүүс ингэдэг юм лээ. Нойр хөдөлт орд юм лээ. Яах вэ? Нэг бүгдийн нэг Тийм ингээд. нойр хөдөлт ордог. Санаа зовнилдод төвшөлт ихтэй. Тэгээ яг гэр бүлийн хүмүүстэй хортоо гэх юм уу? Одоо ингээ хүүхдүүд руугаа ч юм уу тэг хэд ингээ хянаад те чинь нэг ингээ төгсөө ахгүй байна. Жишээ нь одоо ингээ миний зүгээр л ингээ анзаарснаар ядаж тэр ажилтнуудынхаа нэр ар гэрийн хүмүүсийн нэрийн чи мэддгүү гэж тулгадаг хүмүүс байт юм блэ. Тэр амар том бизнес болцсон баг шүү дээ. Бүх одоо мянгаад ч юм уу тийм ажилтны нэрийг хүн яаж мэдхий тогтоохгүй. Чи төвлөстөө муу юм байна. Чи ингэж сэтгэл гаргахгүй байна гэл бүр тийм төвшөнд болж хүндэрдэг байхгүй юу? Бүр энэ бүр сэтгцийн бүр асуудал болж эхэлж байна те. Бүр хитрхийн ингээ нэг хянах гал те. Тийм. Тэгэхээр маш их хариуцлага өөрт нь дотроо байдаг энэ хүмүүс. Энэ хүмүүсийн штэ багаасаа аюулгүй их хариуцлага, аюулгүй их ачаа өөрцөн байдаг хүмүүс байдаг байхгүй. Бүх юмыг би хянжиж, миний оролцоо байж ижил, би байж ижил бүх юм хэвээ явна. Би жоохон ингээд хараа хяналтаа сулруулвал бүх юм ингээд замраа авна гэдэг байгаа. Энэ маань чадахгүй айгүй найдчихвал те. Гэхдээ энэ хүн чинь ингээд бүх юм ингээд хянаад явж байгаа. Гэхдээ жоохон ингээд 50 50 гарна шүү дээ. Энэ хүн чинь ядарна. 50 гарсан үедээ энэ бизнес нь мэдээж зохион хэмжээний тэлэгдсэн байна. Энэ үедээ хүүхдүүд руугаа ингээд идэм билээ. Яг өөртөө минь адилхан та нар яг над шиг хяналттай. Тий. Та нар бол хаян байна гэж жоохон юм асуудал үүсдэг юм бэл. Энэ чинь ер нь бол хүүхд наснаас л бий болд юм бэлээ. Хитрхи нөгөө бага насны траумагаасаа болоод гэр бүлийн хариуцлагыг уран дээр хэд үүрэх ч юм уу. Яг нөгөө нэг мөнгөний бас нэг блок болчих واخ. Тэр нөгөө өшөө одоо багадгүй хэдэн мянган ажилтнтай болох боломж байсан бол тийг нь хааж нэгсэн шүү дээ. Тий, боломжгүй байхгүй юу? Тэр бүр ингэ тэлэгдвэл энэ хүн чинь бүр нойр гараад үгүй нэг 2хан цаг нойртой болчих гээд байгаа байхгүй юу? Тайван байж чадгаа лөө тий. Тэгэхээр энэ маш аюултай болох юм тийм. Энэ бол яг ингэ нэг цэг дээр очивол тэр хүний энерги нь ямархан тэр түвшин дээр ирээл гацдаг. Тэгэхээр энэ яг тэр бага насны тэр нөгөө хит их хариуцлага үүрцэн хөөрхийн нэг бага багт нь те одоо олон дүнэртэй байсан байж болно шүү дээ агуул магадгүй те тиймэрхүү сэтгэлийн траумануудаас тийм трауматай байд. Ер нь бол ихэнх нь тийм байд юм бэл. За энийг манайха засах хэрэгтэй юм биш үү. Тэгжиж бизнес төрөөж нөө. Тий одоо 8 нэрийн дэлгүүртэй хүн байлаа гэхэд 3 8 нэрийн дэлгүүртэй болох юм гэдэг байхгүй. Гэхдээ манайхан ч зөндөө дэлхий дээр одоо ингээд бүр ингээ KFC-ийн салбар чинь бүр ингээ манай Монгол явж штэ. Хэдэн мянган салбартай те. Хэдэн мянган салбартай явж байна. 40 дэлхийн брэндийн салбарууд байна штэ. Яг үнэ яг уучлаарай. Тэр одоо яаж унтаад байгаа юм бэ? Яг үнэ уучлаарай. Би тасч яг тийм ус байдаг байхгүй. Амар олон салбартай, амар олон ажилтнтай. Бүр маш тайван. Бүр баг тэр ажилдаа оролцохгүй баг өөрөө тэр халуун орморонд яваад байгаа юм яагаад байгаа юм. Тэгэхэд ингээд нөгөө нэг аралтанд бүх ажлыг нь дагаад авах хүмүүс нь ингээд байж идэг. Хулгайлцсан бол яатсан бол. Ерөөсөө тийм юм байхгүй. Юу ч тийм байхгүй. Тайван. Тэг яг ингээд ажил нагуус явждаг. Тэгэд эн чинь нөгөө нэг яриад байдаг шүү дээ. Нөгөө өөрөө ямар байна яг нөгөө эсрэг хүнээ татаад байдаг. Юу гэдэг шүү дээ. Татцдаг гэдэг шиг. Яг тийм л нөгөө хяндаг санаа зовдөг байхцсан маа. Нөгөө бүтлэхгүй ямар нэгэн хүмийг өөртөө татдаг. Өөртөө тат яа гэвэл шүү дээ. Яг нөгөө үнэнч ажилтнууд те чин сэтгэлээсээ өөрөөрөө хийх гэж байгаа ажилтнуудыг ингээ хит хянаадах юм бол надад итгэхгүй байна гэж бодоод мэдээж тэр хүмүүс яадаг вэ гэхээр суларчдаг. Сулрна шүү дээ. Чадвар сууж өгдөг үү те. Тэгээд өөрөө урдуур нь ороод гарч чинь те. Тэгэл нөгөө ажилтнууд баг тогтохгүй ч гэж магадгүй. Харин яг тийм бай. Тэгэд харин бусдад найдаж чаддаг, итгэж чаддаг, бусдыг хөгжүүлж чаддаг хүн болохоор нөгөө доотлынх нь хүмүүс нь улам итгэлийн олоод баг те. Сүүлд өөрөө баг гар хурхаар. Тэгтээ эн чинь ингээд за ингээ итгэвчээ зүгээр 50 байчи гэл хүн 50 байж чаддаггүй шүү дээ. Энд чинь нэгэнт даалдах хүмүүсд ингээд програмчлагдсан байгаа учраас тэр програмаа солих хэрэгтэй.
Яг үнэ. Нөгөө хүний блокоо тайлбарласан байхгүй юу? Хүн яг нэг програмынхаа дагуу хүн дагдаг гэдэг би нөгөө тэр жишээн дээр тайлбарламаа санагдаад би өмнө ярьжсэн л да. Нөгөө ийм ууртай догшин хүн болохоор зөөлх хүн татагддаг. А зөөлх хүн болохоор өөрийн мэдлэг хүн ийм ширүүн шийдэмгийн хүн татагдаад байдаг. Энд чинь бүр яг амьдрал дээр ингэ байдаг байхгүй юу? Эсрэг тесрэг хүн нөгөө онлогддог шиг те эсрэг нэмэх хасах нэгэндээ татагддаг гэдэг шиг. Тэгээ яг нөгөө ийм зөөлх хүн чинь яг нэг өөрийг нэг ийм дарамтлах хүнтэй л налчддаг бил. Тэр ингээд хувь тавилан болчдөг яг үсэн. Тэгэхээр энэ доторх тэр юугаа сэтгэл зүйн юугаа засчиж зөв хүмүүстэй хүчрт юм билээ. Тэгээд энэ далд хүмсрийн энэ зарчмыг нь хүмүүс маш сайн ойлгосоо гэж би боддتي. За мөнгөний блокийн 34 дүр шинж тэмдэг. За өөртөө хөрөнгө оруулалт хийдэг хүн гинэ. За одоо ингээд ямар нэг юм болохгүй байгаа гэдгийг мэдээд байгаа шүү дээ. За одоо ингээд ингийн жишээ шав сэтгэл зүйн маань болохгүй байх гэхэл мөнгө хөрөнгө оруулалт хийдэг үү? Өөрийгөө дээшлүүлдэг үү? Өөртөө хэрэгтэй зүйлээ авч чаддаг уу? Энэ их аюултай, маш аюултай болог байхгүй юу? Тэ. Би бүр энийг айгүй олон хүмүүсээс анзаарчсан. Өөртөө хэрэгтэй тоног төхөөрөмж авдаг уу? Өөртөө нэг айтаахан өнөртэй ус авдаг уу те? Гэдэг өөрийгөө хоош нь хаяад. Надад ч гэсэн нэг тийм өөрийгөө бас хоош нь хайдаг үе байсан. Гэт энэ их аюултай юм байна. Хүнийг амар юм юу оруулдаг. Уналтанд оруулдаг. Тий. Айлстай тий. Тий. Таныг тайлбарлаад өгч тий. Өөртөө хэрэгтэй юмыг авдаггүй, сургалт авдаггүй, сургалтжуулалт юм. Өөрөө болохоор ингээд бүх юмны хойно байгаад байгаа байхгүй юу? Бусад юм болсны дараа би гэж байгаа шүү дээ. Тий. Өөрөө хойно. Энэ ямар трауманаас болж ийн ерөнхийдөө? Энэ бага насны шүү дээ. Одоо миний ажиглаж байгаагаар ер нь аав ээжийн хандлага. За энэ биш үү ямар аав ээжийн харилцаа хандлагаасаа болоод хүүхэд ийм болцдог вэ гэхээр хүүхэд үе чинь одоогийн үе ялгаагүй тий. Би хүүхэд үеэ ярина. Гэхдээ одоогийн надад байгаа зүйл гэсэн үг байхгүй хүмүүс яг үзэгч тэгж тусгаж ойлгох ёстой тий. За аав ээжүүд болохоор ингэж өглөөд иддэг бас хандлагатай байдаг ийм хүмүүсийн. Тэгээ бид нар та нарын төлөө аягүй их ядарч байгаа шүү. Энэ мөнгө олох нь амар биш ээ. Амьдрал хэцүү. Тэмцэж л амьдрдаг гэд ийм яриад байгаа шүү дээ. Тэгэхээр хүүхэд энийг яаж тусгаж авдаг вэ гэхээр аав ээж маань биднараасаа болоод зовж гин тий. Тэгэхээр ерөнхийдөө би бол өөрийн хэрэгцээгээ хаашаа тавья. Зовоохгүй байхын тулд сайн хүүхэд. Тэгээ тэднээс юм нэхгүй байгаа нь юу юм бэ гэхээр сайн хүүхдийн болох гэдэг. Тэгээд өөрийн амьдрал дээр яадаг вэ гэхээр чинь ингээ хүүхд үе өнгөрөн штэ хүн чинь том болно. Өөрийн амьдрал дээр нөгөө юмаа ингээд эдлэх, хэрэглэх гэмтээ юм шиг байдаг байхгүй юу? Тэг ингээд өөрийгөө хойш нь тавьдаг сайн сайхан одоо ингээ говцсч гисэн. За дараа болъё. Сайн өнөртэй ус авч чаддаггүй гэсэн шүү дээ тий. Ийм байдал бол за дараа болъё. Дараа нэг ирнэ гэдэг юм хүлээлт юм уу ийм дотроо нэг сэтгэл зүйн юм нэг зүйл байгаад идэг. Тэр цаг одоо биш дараа гэдэг байхгүй. Энэ юу вэ гэхээр аав ээж нь ингээд амьдралын явцад бид нар ингээд хөдөлмөрлөж байгаа шүү. Тэ? Та нарын төлөө тэгэхээр та нар сайн болох ёстой гэдэг. Сайн болсны дараа гэдэг ойлголтыг нь суулгацсан байдаг. Толгойд. Тэгэхээр хүүхдүүд чинь сайн болж ижил сайн сайхныг хүртэж идэлнэ гэдэг ба тэр нь хизээ гэдэг нь тодорхойгүй айл 30 гарцсан ч 40 гарцсан ч яваад идэг те. Ийм энэ бол стоп мөнгөний блок байхгүй юу? За энэ сегмент болохоор яг хуу энтэй холбоотой блок байна л да. Дараагийн жанрууд нь шинж тэмдгүүд нэгсэн үг шүү дээ те. Тэгэхээр энэ шинж тэмдэг нь болохоор яг нөгөө өөртөө хөрөнгө оруулалт хийдэг буюу өөртөө сургалт мургалт авдаг уу те. Өөрийнхөө хөгжүүлэлт хийдэг үү гэдэг сегмент юм шүү. Та бүхэнд ийм хүмүүс байдаг. Сургалт авдаг уу? Хүмүүсийн сая хандлагыг хэлсэн шүү дээ. Одоо бол болохгүй байна. Дараа нь болно гэдэг цаг хугацааг хүлээгээл яваад. Ялангуяа өөрийгөө сургалт авдаг уу, хөгжүүлдэг үү бол энэ бас блок те. Маш том мөнгөний бол маш том блок шүү. Яг тэгэхээр сургалт авч чадахгүй байна, хөрөнгө оруулалт хийхгүй байна, хэрэгтэй тоног төхөөрөмж авахгүй байна гэдэг бол бasta хүний бизнесийг бүр амар сүрүүлдэг зүйл гэж би боддتي.
Тэгэхээр энийгээ заавал засаасаа гэж би хүсэж байна. За мөнгөний блокийн 35 дахь шинж тэмдэг. Манайха сайн чеклээд яваад байгаарай. За амьдрал байвал болно доо. За эрүүл байвал болчихно доо. Гэдэг тийм хоошин тавиад гэдэг нэг тийм. За энэ бол хүмүүс байдаг. За Тэгээ жоохон тууширсан талын яриад байгаа шүү дээ. Тийм. Тий, одоо ингээм амьтал байвал бүх юм аяанда болно. Гэдэг ийм хандлагатай хүмүүс байна те. Тэгэхээр энэ бол цэвэр гаднаас орж ирсэн мэдээлэл байдаг. Мэдээллийн блок. Тийм, мэдээллийн блок. 70 дахь онцор шингэсэн тий. Өө миний хүн гэт амьд байхад бүх юм болно шүү дээ. Гэдэг чинь ингээд бид нарт биш үү те. Юмд битээ санаа зов ингэж аз жаргалтай урагшилж амьдр гэдэг утгатай байлгүй те. Тэгэхээр зүгээр ингээд юу ч хийхгүй хөвтөжсэн ч болно гэдэг утгаар нь хүмүүс ингээд буруу кодлдог өөрийгөө. Уг нь тийм утгатай биш байтал буруу кодлогдоод тэгээ энэс бол за ингээ бүтлгүүд байд ч тэ хүний амьдралын бүтлгүүд л шантардаг үе байна тэ ундаг үе байна, босдог үе байна. Тэгэхээр энэ хүмүүс яадаг вэ? Унтчаад за амьд байх болох байлгүй дээ гэл хайчдаг. Тэмцэхстэй байдал тийм. Тэмцэхстэй байдал тийм. Тэгэхээр энэ бол яг гаднаас орж ирсэн цэвэр мэдээллийн чанартай блог. Гэхдээ яг уг нь бол уг нэг зөв философитой байсан ч энэ бол уг нь маш зөв философитой. Чи ингээ унсан. Гэхдээ чи алдаагүй амьд л байна чи. Бургшилж болно шүү дээ. Яагаад гэвэл чи ямар вэ? Цаг хугацаа байна, ирээдүй байна гэж байгаа утгатай. Гэтэл буруу кодлцсон бол үйлдэлээ блоклоод тийм. Үйлдэлээ блоклж байна. Цаашдаа урагшлах ёстой үйлдэлийг блоклоод тэгэл хайчаад байгаа хөөхгүй. За гэл тэр чигт. За мөнгөний блокийн 36 дугаар шинж тэмдэг. За би яах вэ? За түрүүний яг нэг 34 дугаар шинж тэмдэгтэй айгу ойролцоо. Та ер нь захаа задлаарч. Би яах вэ? Ээждээ л эхлээд аваад өгчээ. Би яах вэ? Үр хүүхдүүдтэй ч юм уу те. Эсвэл би яах вэ? Ах дүүнартаа гэдэг өөрийгөө хамгийн сүүл тавьдаг хүн гинэ. Тий. Энэ нөгөө авраг сэтгэлзүйтэй хүмүүс байхгүй юу? Тэгээ авраг сэтгэлзүйтэй хүмүүс өөртөө орж ирсэн мөнгийг ер нь бол тал 80% бусдад зориулаад идэг байхгүй юу? Энэ хүмүүсийн 70 хүмүүсэрт нь болохоор тэр бусдын зовлон, бусдын хэцүү амьдралыг твж чаддаггүй. Өөрт нь ингэж тэдрийн өмнөөс мэдрээд идэг. Өрөвдөд идэг. Тэгээд тэр мэдрэмж нь хэцүү учраас нөгөө хүмүүс рүүгээ туслаад идэг. Тэгэхээр энэ авраг сэтгэл зүй чинь бусдын ачааг өөртөө хэтэрхий үүрээд нь шүү дээ, тэ. Энэ бол тухайн хүмүүст нөгөө талаас тусалж байгаа биш, тухайн хүний хувь заяаг өөртөө үүрээд байна. Тэр хүний хувь заяаг хүлээн зөвшөөрч чадахгүй байна, тэ. Чиний амьдарч байгаа туулж ингээд чадвартай болох ёстой байтал тэр хүн чиний амьдрал чинь буруу байна би засаад өгье гэдэг хандлага байхгүй юу. Тэгээ бусдын ачааг ингээ хэтэрхий өөр дээр аваад байгаа болохоор угаасаа 70 хүмүүсраас дотроосоо эсэргүүцэл үүсээд байдаг энэ хүмүүс төр. Тэгээд дотроосоо хямрал үүснэ, эсэргүүцэл үүснэ. Ямарваа нэгэн байдлаар нэгэн буруу санагдана тий. Ямарваа нэгэн байдал дээр амьдрал дээр нь одоо зөрчил үүсдэг гэх юм уу? Та нэг тухайн нэг ярьжсэн ер нь бусдад ингээд нөгөө нэг туслана гэдэг чинь их тийм бас л зөв техникийн дагуу туслахгүй бол те ямарваа нэг тус гэдэг чинь баг эсрэгээрээ нөгөө хүний хувь тавиланг гин үүсгээд байдаг хөгжих боломжийг нь хаагаад байдаг нэг аюултай зүйл гэж байгаа байхгүй те. Тэгэхээр нөгөө юм арга сэтгэл зүйтэй хүмүүс ч өөрөө ч мэдлгүй бусдын бараг тавиланд ингээд тус гэхээс илүү бараг сүргэн болох гэдэг тал байдаг гэдэг. Тий, яг одоо туслах юмн дээр нь туслаад туслахгүй юмн дээр ч гэсэн туслаад яваад. Яг тийм тий. Өөрийнхөө хөгжих ёстой юмн дээр ч гэсэн туслаад бүх юмыг тэгээд ах юм бол нөгөө хүний хөгжих боломжийг ингээ хаачдаг байна. Хаагаад өөрт нь ч хэцүү нөгөө хүнд ч хэцүү нэг тийм муухай юм үүсгэж байгаа байхгүй тий. Тэгэхээр за зарим хүмүүс яг энийг ингээд авраг сэтгхүүдээ яваал гэдгийг. Яваал энэ өөрийнхөө амьдрал дээр маш том зүйл гарч ирдэг. Одоо маш том сургамж гэх юм уу тий. Амьдрал дээр нь асуудал үүсдэг. Тэр хүмүүс туслах хүн байдгүй байхгүй юу. За нөгөө талаас энэ хүмүүс шүү дээ. Туслаад яваад идэг хэрвээ авраг сэтгэл зүйтэй болон дотроо үнэлэмж доогуур хүн байх юм бол энэ үний шууд орлого нь хаагддаг. Өөрийн дотоод үнэлэмж доогуур дээрээс нь авраг
сэтгэл зүйтэй биш үү те. Энэ хүмүүсийн яагаад орлого нь хаагддаг вэ гэхээр бусдын хувь заяаг өөр дээрээ үрээд байгаа. Гэхдээ тэрийг ингээд мөнгийг бүтээдэг үнсэн доогуур ах юм бол мөнгөний орж ирэх урсгал нь хаагдаад өөрөө ч мөнгөгүй болно, дээрээс нь тэр хүмүүсийг ч гэсэн өрөвдөл ер нь бол ингээд мөнгөний маш том блокод циклд ордог байхгүй юу? Маш аюултай байдалд орох нь шүү дээ. Авраг сэтгэлзүйтэй хүмүүс бас ингэ ялгаад ш дотоод өөр өөрийн үнцэн үнэлэмж дээгүүр хүмүүс байдаг. Энэ хүмүүс туслаад яваад байна. Үнэлэмж дээгүүр учраас мөнгөө яачж байгаа л олчдөг. Гэхдээ энэ үний амьдрал дээр эцсийн зэгтэр маш том сургамж болох зүйл орж ирдэг. Харин энэ таас нэг өмнө ярьжсэн нөгөө тусалж байгаа бол яг зөв туслах хэрэгтэй техникийн дагуу бараг тий. Ямар нэгэн хариу нэгсэн ч юм уу нийтийн тооцоо гэдний тус ихээс илүү яг гойчин сэтгэлийн тус өгөөд нөгөө зүйл нь бол арай өөр байх хэрэгтэй. Ялгасалах хэрэгтэй юм шиг гоо тий. Тэгэхгүй нөгөө амар ингээл тусалж нэг ингэж явж жагаад нэг тийм найзууд маань ч юм уу танилуд маань байдаг л байсан л да. Би өстө тэрний ч хүүхдийг тэгж дэмжсэн, энэний ч хүүхдийг аим потенциалтай хүн. Тэр хүмүүс нь шүү дээ. Үнэлэмж доогуур хүмүүс үнэлэмжийг бусдаас авах гэж байгаа нөхцөлтэйгээр туслаад байгаа байхгүй юу? Цаагаараа юу тий. Яг тийм. Нөхцөлгүй туслаад идэг хүмүүс үнэлэмж дотоод үнэлэмж дээгүүр туслаад идэг тэгж туслах хэвээр. Гэхдээ ийм нэг хандлага дотроо байх юм бол тэр хүний хувь заяагийн үгүйсгдэг хандлага байх юм бол амьдрал дээр нь маш том сургамж орж ирдэг байхгүй юу? Тэр хоёулаа алдаатай. Нөгөө 3 дахь өнцөг миний яриад байдаг өнцөг чинь чи үнэлэмж дээгүүр аврагч байж болно. Нөхцөлгүй тэ тусал гэхдээ тэр хүний хувь заяаг бид нар үгүйсгэж болохгүй. Энэ бол эргээд миний амьдрал дээр маш том сургамж болдог, асуудал болдог, магадгүй өвчин болж орж ирэх магадaltaй байхгүй юу тий. Энэ яг үний юм бэл. Би бүр энийг айгүй олон хүний амьдралд сарсан байхгүй. Би яг сайн үг ярьсан шүү дээ. Манай нэг найз аим потенциалтай мөнгөтэй, чадaltaй мөртлөө ингээл аим туслаад яваад байдаг. Тэнгүүт өөрөө ингээд хожим нөгөө юм тус авах болж байгаа шүү дээ. Тэнгүүт нөгөө л байхгүй те. Тэнгүүтээ л уурлаа л өстө нэр би тэрний ч хүүхдэд тийм юм авч гисэн. Энийг ч би ингэж яхад эднэрээс та намайг зүгээр нэг мингэж яхад байгаагүй гэл те. Эм чин угаасаа тэр хүмүүс тэгж байгаа гэсэн үг биш. Энэ хүн амьдралын явцад угаасаа авах ёстой сургамж нь. За энэ техникийг дараа нь ярьж болно. Энэ яриа бүр туслаа их том яриа болох гэдэг тийм. Хууль байдаг байхгүй тийм. Яг үнэ. Тэгэхээр энэ бол их том чухал тусдаа ярих яриа болчих юм байна. Тэгэхээр дараа бас өргөлөөд ярина. За Мөний блокийн 37 дугаар хэв шинж гинэ. За хит их төвчдөг хүмүүс хит их төвчих нь хүчрэг сэтгэл зүй биш шүү гэсэн байна. Өөрийгөө золиослох шинжтэй их төвчилдэг тий. Тэгэхээр энэ их том эндүрэгцэн эго байдаг гэж бичсэн байна л да тий. Тийм. Хит одоо ингээд төвчих байдал төвчээртэй нэг хүмүүс байгаад. Тэгтээ буруу төвчээр байхгүй нэ зөв төвчээр ш тий. Тийм зөв биш. Одоо ингээд хитрхи төвчээртэй байдал чинь нэр нь бол мундаг байдал биш байхгүй юу? Ер нь л тийм биш. Мөн тий. Тийм. Тэгэхээр төвчихгүй байгаа одоо төвчих ёсгүй зүйл гэж бас байж тэг хүний тий. Тэр үед арга барилаа солих өөрийгөө өөрчлөх хэрэгтэй. Өөрийгөө хайрлах хэрэгтэй тий. Хайрлах хэрэгтэй. Гэтэл ингээд төвчээл тий. За би яах вэ гэл бүх юмыг ингээд төвчээл байгаад идэх хүмүүс байна. Тэгэхээр энэ бол энэстэй том мөнгөний блок болно тий. Маш том мөнгөний блок. Эсвэл энэ хүн бол орлого нэмэгдүүлж чадахгүй амар асуудалд орно тий. Маш их асуудалд орно. Энэ хүн чинь энэ ерөөсө бүх юмыг ингээд төвчөж туулах хэвээр гэдэг өнцгтөө тийм хандлагатай тийм талт хүмүүсд програмтай хүн байхгүй юу. Тэгэлстэй амьдрал нь бараг дандаа тийм төвчээрийн челленж болчих гээд байдаг тий. Энэ яг л тийм челленжтэй явдаг угаасаа. Угаасаа л тийм челленжтэй явдаг. Ийм талт хүмүүсийн програмтай хүмүүс дандаа төвшээрийн сорьсон юмнууд ингээд араасаа орж шийддэг. Тэгэхээр энийг маш сайн хүмүүс ойлгоод авсан. Ерөөсөө л энэ тархинд суусан блок бол яг хүний нэг хувь тавилан те дестинийн бүр болчт юм байлээ. Тэгэхээр энийгээ ингэж тайлжиж хувь тавилангаа өөрчлөх боломж хүнд бүрэн байгаа шүү гэж хэлмээр байна. За мөнгөний блокийн 38 дугаар хэв шинж. За тусламж хүсдэг хүмүүс. Тусламж хүсэхгүй байгаа нь те бүгдийг өөрөө болох гээд зүтгээ тэмцээд яваад байдаг. Бусдаас тусламж авдаг, тусалцаа авч чаддаг. Ийм хүмүүс их мөнгө их амжилтанд хүрэх боломжгүй. Яг гэвэл
хүн чинь угаасаа багаараа ажиллаж ижил урагшлаа штэ. Нэгэндээ тусалж иж тусламж авч иж тэ. Тусламж хэрэгтэй мөртлөө тусламж ингээд хүсэж чаддаггүй хүмүүс байд штэ. Тэгээ энэ хүмүүс чинь яг л нөгөө бага насны травматай дотоод үнэлэмж тэг холбоотой асуудал дотоод итгэл сул хүмүүс байгаа байхгүй юу те. Надад хүмүүс туслана гэдэг итгэл байхгүй. Тэгэхээр энэ бүр багаасаа гэр бүлээсээ хөвчлэн энэ травмаг авдаг юм билэ. Жишээ нь аав те намайг хамгаалагч ноён нуруу аав гэдэг энэ ааваас ирсэн хамгаалтыг мэдэрч өссөн хүн чинь тусалцаа хэрэгтэй үед зөрөгтэй угаасаа энэ чинь байдаг зүйл гэл авч чаддаг байхгүй юу. Гэтэл ийм зүйл байхгүй багаасаа тий ингэж өссөн хүмүүс тусламж авч чаддаггүй. Яг хэрэгтэй үед нь дэмжлэг авч чадаагүй травматай л байхгүй юу тий. Тэгэхээр энэ чинь амьдрал дээр мөнгөний блокнд хувирж штэ. Блок болж чинь тий мөнгө орлого мөнгөө нэмдэг. Энэ яг үнэлдэ энэ хүмүүс айгүйх байдаг байхгүй ингээд нэг тусахгүй ганцаар хүргээд тэгээд тий. Өөрөөр сүлд нь чи тэг хэлэхгүй яасан юм бэ гэх тэгэхээр бүр ингээд салцсан байдаг тий. Тэгэхээр энэ айгүй аюултай. Өөрийгөө ямар нэгэн юм жижигэн хайрцагт оруулж гарахгүй нэ гэсэн үг л дээ. Тэгэхээр энэ хүмүүс өөрийнхөө урагшлах потенциал тий одоо тэр сайн сайхныг авах юм аа. Сайн сайхныг авах, мөнгө олох энэ болгон дээр хэрэгтэй үед нь тэг яриад нэг ингээд зохицуулаад энгийн зохицуулах юм дээр зөндөө ингээд гацсан байл тий. Урагшлах хэрэгтэй байхгүй юу. Нэг жижигхэн юмыг амар том болгож төсөөлөө тэрэн дотор гацаал тэгээ ингээд мөнгөний блоконд ордог. Ингээд хүн өөрөө ганцаараа бүх юмаа бүтээх гэл ингээл гүрийдэг. Гэхдээ энэ боломжгүй бол тий. Боломжгүй. Яг үнэ. Энэ бол хамтын амтан байгаа. За мөнгөний блокын 39 төр шинж. За ер нь ингээд дуусгах гэж чинь тий. 39 төр шинжгэнэ. За өөрөөсөө нүүр буруулсан хүн гинэ. Үгүй гэж хэлмээр байгаа боловч заа гэж хэлдэг тий. Ажилтаа мөртлөө. Сэтгэл санаа нь хэцүү байгаа боловч гаднаа ингээд инээгээд яваад байдаг. Өөрөөсөө нүүр буруулсан гэж тий. Гомдоосон хүний хажууд өөрийгөө барьж төвчээд байдаг. Илэрхийлдэг байна тий. За энэ сүүлийн чиний оруулж байгаа энэ блогууд шүү дээ. Энэ хүмүүсийн фокус мөнгөн дээр байдаг. Мөнгийг бодоод идэг, мөнгөтэй болохыг хүсдэг. Гэхдээ далд хумсрын үйлдэл дандаа мөнгийг яаж олох уу, яаж урагшлах уу гэдэг ер нь бол нэг ч тийм ихэнхдээ тийм бодол бол байдаг. Тийм хандлага байдаг. Тийм блогтой хүмүүс үү? Тийм. Энэ блогтой хүмүүс бол хүмүүс намайг яаж ойлгох уу, хүмүүсээс айгүй их хамаарал байгаад байдаг. Тий. Өөрт нь ингээд тусламж хэрэгтэй үед надаа энэ туслаасаа энэ зовж байгааг минь ойлгосоо. За твчих гэдэг зүйл байсан шүү дээ. Твчиж байгаа хүмүүс гомдоос нэж твчээд байдаг. Тий. Дахиад яг л ийм хандлагатай байдаг. Одоо сүүлийн над хүмүүс чинь яаж одоо энэ байдлаасаа гарах уу, яаж мөнгө олох уу гэдэг фокус ер нь бол байдаггүй байхгүй юу? Яаж твчиж гарах уу? Тэр дараагийн даваа хүртэл гэдэг ч юм уу ийм л хандлагатай байдаг. Бүр амар хэцүү болсон. Энэ бүр баг мөнгөнийх биш, энэ бүр нэлээд сэтгэл зүйн асуудлын юмнууд орчих тий. Тэгэхээр энэ сэтгэл зүйгээс гарах хэрэгтэй номер 1. Тэгээ дараагийн унших гэж байгаа зүйл чинь яг л адилхан баха. Тэгээд энэ өөрөөсөө нүүр буруулна гэдэг чинь их аюултай зүйл юм байлаа л биш. Өөрөөсөө нүүр буруулдаг гэдэг чинь наад хүмүүсийн тий яг адилхан мөнгөн дээр фокуслж чаддаггүй байхгүй юу? Энэ хүмүүс үгүй гэж хэлмээр байгаа боловч заа гэл явчихж байгаа. Өөрийн орон зай, өөрийн гэсэн тийм зүйл байхгүй. Өөрийгөө нүүр буруулсан хүмүүс явандаа ингээд өөрийгөө контролд харахгүй болчих юм болов гэж би нэг боддог. Өөрийнхөө доторх хүнийг бүр ингээд сонсохгүй хайж явсараад сүүлдээ нөгөө дотор хүн нөгөө эсэргүүцлээ ямар нэг юм донтуулах ч юм уу бүр тэр хүнийг ингээд тайван босуулгадаг ч юм уу нэг юм өөрөөсөө тасарна гэдэг яриад байдаг шүү дээ. Тийм болох ч тийм шүү. Бүр хоёр хуваагддаг. Бүр сүулдэ огцом ууртаа чуулах ч юм уу тий. Аюултай юм бэлээ. Энэ нэлээд сэтгэл зүйн шив шинж рүү орчих шүү. Гэхдээ энэ бүр заашгүй засах хэрэгтэй зүйл юм байна тий. За мөнгөний блокийн 40-р хив шинж тэмдэг тий. Хүмүүсийн бодолд хит их анхаарал хандуулдаг. Бусдын бодолд яг сүүлийн дөрвөн блогч нь яг нөгөө хүнээс анхаарал. Тийм байна тий. Энэ сүүлийн дөрвөн блог хамааралтай хүмүүс баггүй. Дандаа юутай. Энэ хүмүүс юун тэр мөнгөтэй болохдоо мантай. Хэцүү байхгүй юу? Эхлээд энэ сэтгэл зүгээсээ гарах хэрэгтэй. Тэг яагаад вэ энэ хүмүүсийн хийгээд байгаа хөдөлмөр бүх юм нь өөрхийн төлөө биш байдаг. Тэг хүмүүсээс юу
дутагдаад энэ сайн ингээд уншвал хайр дутагддаг хүмүүс байхгүй юу? хайр дутагдсан хүмүүс тий. Анхаарал, халамж, хамгаалалт баг насны маш том хүчтэй тийм гүн трауматай тийм хүмүүс. Тэгэхээр энэ бол баг эхний ээж нь зүгээр нөгөө сэтгэл зүйн юугаа засах хэрэгтэй болчихсон тий. Сүүлийн ярьсан 4 юу байгаа шүү дээ блог энэ хүмүүсийг би төрүүлээд мөнгөний блокийн сургалтын дээр битгий суугаарай гэж хэлмээр байна. Дотоод гэрэл сургалт. Энэ хүмүүсийг дотоод гэрэл сургалтын дээр орж ирээрэй гэж хэлье. Хэрвээ сүүлийн бидний ярьсан 4 шинж тэмдэг хэрвээ танд байх юм бол та эхлээд дотоод гэрэл сургалт сонирхож байгаа дотоод гэрэл дээр төрүүлж орох хэрэгтэй. Тийм байна. Эхлээд энэ сэтгэл зүйн энэ асуудлаас гарч ижил дараа нь мөнгөний блокоо тайлах хэрэгтэй байхгүй юу? Тийм. Ер нь бол яг багшийн явж байгаа сургалтч эхлээд дотоод гэрэлд сурч сэтгэл зүй болон өөрийнхөө ойлгохт айгүй олон юм тогтоочоод next level нь буюу мөнгөний амжилт те сайхан амьдралыг босгох гэдэг тийшээ орж ирүүлсэн. Гэхдээ сэтгэл зүй маш гоё тогтвордог хүмүүс шууд мөнгөний блокн дээр сууж болно. Тэгээ ер нь болохгүй юм байхгүй. Яг тэгэхээр би эхлээд угаасаа мөнгөний блок дээр суусан л та. Тэгээ одоо дотоод гэрэл суугаа явж байгаа. Яг аль нь ч болно. Гэтэл ер нь дотоод гэрлээс ихтэй зүгээр. Маш их трауматай, харилцааны асуудалтай, тэгээ юу мөнгө олох, тогтож суух, тайван байх байдал чинь байхгүй бол эхлээд дотоод гэрэлд суух гэсэн. Тийм. Ер нь яг тийм дараалтай байна. За тэгээд энэ хүртэл мөнгөний блокийн тухай ярьж маш нарийн задлж ярьлаа. За ер нь бол нэлээд нарийн задлаад ярил ярихаар байна. Гэтэ ингээд хитрхи урт болох нь бас үзэж байгаа хүмүүст бас хэцүү болох гэдэг болохоор ингээд яг нэлээд гэтээ сайн ярьчихсан баг гэж бодож байна тий. Нэлээд задлж ярьлаа. Тэгээ энэ үрээд өндөрлөө. Та бүхэн өөрт байгаа мөнгөний блокод энэ 40 тий сегментээс энэ 40 блокийн шалтгаанаас ингээ хараад чеклээд тэгээ тэр болгоныгаа ингээ засаасаа сургалтанд орж ирээд засаасаа гэж үсэж байна. Тэгээд нэг талаас энэ бол энэ видео контент нь баг хичээл номер 1 болчиход байгаа байхгүй тий. Мөнгөний блок хичээлийн 1-р хичээл шахуу болчиход байна. Тэгэхээр та бүхэндээ ер нь бол ямар нэгэн байдлаар ингээ энийг хүргэнэ. Тэгээд нэвтрүүлгийн эхлэлт нь ч юм уу төсгөлд нь энэ 40 байгаа ч гэсэн яг ингээ бичээд бас оруулчих бас болох юм тий. Тэгээд за баярлалаа тэгээд. Энэ хүртэл үзсэн та бүхэнд маш их баярлалаа.